Сайн байцгаана уу үзэгч сонсогч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За спортын анагаах ухаан, за спортын гэмтэл, эрүүл мэндийн зөвлөгөөх зорилгоор хийгдэж байгаа подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За би гэмтэл савгах ясвны мэслэмж Баяр Жаргал зам хамтрагчаар анагаах ухааны доктор гэмтэл савгах ясвны мэслэмж Батлага маань байна. За мөн манад урилгаараа оролцож байгаа хасын үлгүүд багийн тасгалжуулагч Чин Зоригт маань байна. За бидний урилгыг хүлээн авч ирсэнд өнөөдөр маш их баярлалаа. За нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад баярлалаа. За гинуудаа техник дугаар эхлээд Чинзойхоо талаар гэж бодож байна л да. За Чинзой маань яг сагсан бөмбөгтэй амьдралаа холбоод яг хэдэн жил болж байна. Анх бас мэрэгжлийн төвшөнд тоглож байсан үеэсээ хаваалцвал. Тэгэхээр одоо сагсан бөмбөгтэй холбогдоод бол за 24-5 жил болж байна. За яг мэрэгжлийн төвшөнд анх тоглож ирсэн бол 2006 оноос дээд лиг тоглоод нэг 12 13 жил орчим тоглосон. За тэрний дараа дасгалжуулагчийн алба руу шилжээд буюу арын алба руу шилжиж ажиллаад одоо 8 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За энэ хугацаанд одоо дээд лигийн финалд 11 удаа шалгарсан, 4 удаа цомын эзэн болсон те 7 удаа дэд авраг болсон ийм үзүүлэлттэй явж байгаа. За тэгэл зөвхөн нөгөө тамирчнаас эхлээл одоо бүхэл юмыг туулж үзэж харж арын албаны бүхэл позишн дээр нь ажиллаж үзсэн. Ямар ч байсан дээдлэгтэйгээ бол ингээд ажил амьдралаа холбоод 21 жилийн хугацаа болж байна. 11 удаа финалдсан гэхэрч баг мэрэгжлийн карьерийн тоглолт хийгээд медальгүй үлдсэн жил баг байхгүй юм шүү тэгэрч. Медаль үлдсэн бол эхний 2 жил байна уу? 2 3 жил л баг. Тэгэл тэрнээс хойш бол ер нь бол дандаа л за нэг хэдэн хүрэл байгаа. Энэ 19 билүү 18 билүү медаль байсан. Эхний нэг 2 3 жил бол плей-оффт орж чадаагүй. Залуу тамирчин байсан юм юмнууд бол байдаг. Нэг тамирчнаар дээдлигээс аль медалийг авсан. Тамирчнаараа бол дээдлигээс 4 мөнгө нэг аврагтай байдаг хаа. Яг нь дасгалжуулагчийн албан шилжээд илүү олон авраг авсан юм уу? Ялангуяа сүүлийн 2 жил одоо дээдлиг авраг гэсэн эрхэм хүндтэй цолыг бол хүртсэн тийм. Би Чинзойтой нэг сургуулийн ангийнхан болохоор ч одоо яг спортоор яаж жилжсэний бүгдийг гаднаас нь хараад мэдчихэж байгаа л. Тэр чи 10 жил чинь нэгдүгээр сургууль шүү тий. Нэгдүгээр сургууль чи яг ингээл одоо миний үед бид нар чинь бүгдээрээ нэг үе 5 6 оны төгсөл гэсэн үг шүү тэгэрч тий. Тэр үед та нэгдүгээр сургууль амар байсан тий яг гэргээ санаал. Тий би тэр одоо яг л нөгөө 11 2 тагоос хойш одоо ч баг бие бинийгаа мэддэг болоод 26 7 жил болж байна. Анх би одоо батлага намааг тий одоо анх юу ч чаддгүй жоохон хүүхдүүд байхаас л мэдэн. Тэгээд яаж энэ спортод хамт тэгээ анхандаа бол яг адилхан одоо ур чадрын хувьд ч гэсэн хаанд адилхан л байсан тий хамт хичээлээд ингээ яваал яг одоо нүдэн дээр нөөр салбарлаач гэдэг юм уу өөр ингээ сайжраад явж байсан энэ хүн бол одоо гэрчлэх хүн одоо нэгдүгээр сургуулийн тооны ангийн 2006 оны төгсөгч битээр манай ангийн багшийн хувьд бол бас гавьяат багш одоо математик улсын 4 удаагийн авраг Бат Орших гэж хүн байдаг. Тэгээд нэгдүгээр сургуулиас төрсөн сагсчид бас нэлээд байдаг тий. Танаас сургуулиас ер нь бол манай төгсөлтөөс бол дээдлигт яг төгснөөс 10 жилээ төгсгөөс өмнө дээдлигт 4 хүн ордё. Насны хүрээгүй одоо 17-тоо 18-тай байхтай юм уу? 10 жилээ төгсөөг байхдаа 4 хүн орсон. 10 жилээ төгсөөд манай багаасны 6 хүн лигт орж байсан. Миний санджаагаар 2008-аас 2009 оны улирал байхдаа дээдлиг 6 багтаа байхад нэгдүгээр сургуулиас 29 хүн дээдлиг тоглож байсан ийм үзүүлэлт бол бас байдаг. Магадгүй одоо нөгөө 10 жилийнхаа статистик үзүүлэлтээр авал үзүүл магадгүй тухайд хамгийн өндөржийн дарахаар гол нэг энийг хэлж байгаа санаа нь юу гэхээр сургуулийн нөгөө спорт соёл калчер гэдэг юм айгуу сайтай залгамж халаа ихтэй мундаг байсан учраас гэдэг дараа чинь сагчд нь ахнарыгаа дуурайгаад бэлтгэхтэй явдаг ийм нэг юм соёл тогтцсон байсан учраас лигт бол олон тамирчин тоглож байсан байдаг. Манай чинь 6 оны улсын авраг тий. Тий. 6 оны эдэрчүүдийн одоогоор бол 18-аас доош насны улсын авраг болж байсан. Тухайн үе одоо нэгдүгээр сургуулийн багийн ахлагчаар бас би өөрөө ажиллаж байсан. За тэгээд тэр жилээ амжилттай оролцсон учраас Монгол улсын одоо эдэрчүүдийн 18-аас доош насны жигшээ багт дуудагдаад одоо манай дасгалжуулагч Цэрэн-давгийн Аз Баяр, Бат Эрдэнэ Мэрхэнгээ бид нар хамтдаа Таиланд руу олон улсын хүүхдийн наадамд яваад олон улсын хүүхдийн наадмаас нэг 12 орон оролцсон наадмаас бас хүрэл медаль тухайн үед л бас анхны л хүүхдийн олон улсын наадмын медаль байсан авчижсэн бас тийм сайхан дурсамжууд байдаг. Одоо манай Аз Баяр маань бас битээр хоёлаа сагсан бөмбөгийнхоос
төлөө хоёр гүйцэтгэлээр хамтдаа дасгалжуулагч арай албан шилжээд ажиллаж байгаа юм. Анх нөгөө юуг сонсч ирсэн? Америк руу нөгөө дасгалжуулагчийн сургалтанд явж ирсэн гэж сонсч ирсэн. Тэр хэдэн удаа явж байв. Тэнд юу нь яг авах гэх ухаанаар гэдэг шиг тий. Авах юм юу байна? Бас хаях юм байсан уу? Нэг бол бүгдийн аммаар байсан уу? Нэг бол Монголдоо яг ингээд нэвтрүүлчих ийм болчих юмсан гэсэн юмнууд хэрэг онцлог юмуд байсан. Тэн дээр анх 2011-ээс 12 оны үеэр хасын хөлбөмбөд багт анх тоглогчор нэгд орсон. За тоглогчор орсны дараах надад анх 51 корпуст ажилладаг Батагаад ах маань над руу яриад за минь хилтэй устамч Америкт нэг 30-аас 45 хоногийн дасгалжуулагчийн сургалт байна. Ийшээ ингээд өөрөө зардлаад байгаа явах боломжтой юу гэдэг юм асуудал тавьсан. За би багийн дасгалжуулагч Баяр цогт багшд хэлээд ийм байна гэд. Гэсэн Баяр цогт багш маань за би асвангтай уулзаадах гэдэг. За асвангтай уулзаа асванг маань за юу яая спонсорлол ивент гэдэг асуудал яриад анхны одоо Монгол дасгалжуулагч нар Америкт сурах тийм үе таалга нээгчээсэн. Миний хувьд бол өөрийгөө бол багш дасгалжуулагч болно гэж боддгоо Америкийн ухаал гоё байлаа. Тэгээ очиод нөгөө Баяр цогт багштай туслаад орчуулгын хийгээд явж исэн. Дараа жил нь бас нэг 2 жил дараалж явсан юм асуудал байдаг. За очиод юу сурсан бэ гэдгсэн NC 1 2 3 дугаар дивизионы багийн бэлтгэлийг үзлээ. High school-ийн 2 төвчний бэлтгэл үзлээ. NBA багийн бэлтгэлийг үзлээ. Тоглолтын энэ бүх төвчний багуудын бэлтгэл тоглолтыг үзсэн. За NBA багийн коуч нар, NCAA багийн коуч нар ирж хичээл зааж байгаа юм. За ингээ бүх юмыг үзэж хараад ирэнгууд ер нь бол одоо нэг ийм үг хэлжээс тэр надтай 2 дахь жил нь хамт явж байсан одоо шүтээсийн багш Мишагийн амар жаргал гэдэг багш нь бол өөрийгөө бас мундаг дасгалжуулагч гэж бодож байсан чинь ингээд ийм сагсан бөмбөгийн гүн мундаг ийм яг их оронд ирсэн чинь одоо би чинь яг зүүрлэл гоё хөгжөлтэй хэлээр хэлж байгаа юм л та. Багш нь бол одоо монголоор бол нэг сумын төвийн баригад тавьцааны л багш юм шиг мэдрэмж төрж ийн гэсэн. Тийм яг зүгээр юм хөгжөлтэй байлаа зүүрлж байгаа боловч тэр сагсан бөмбөгийн агуу мэдлэг одоо соёл гэдэг юм юу байдаг юм бэ? Бид нар тэрний зах цухаас юу мэдэрч байгаа вэ гэдгээл өөрөө тийм хөгжөлтэй байдлаар харьцуулж хэлж байсан. Тэгээд одоо юу гэдэг тухайн үеийн Монголын багийн лигийн багууд дээр бол нэг 5-6 төрлийн дасгалыг 2 цагийн хугацаанд хийдэг те. Одоо нэг дасгалыг 10-20 минут хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи хүн чинь бол нэг 2-3 минутаас илүү төвлөрдгүү тамирчид тэнгууд ингээд удаан хийгээд ирэхээр тамирчдын төвлөрөл муутай болоод бэлтгэлийн одоо ритм гэдэг юм ингээд ундаг ийм байсан. Тэнгууд тэн дээр 15-аас 20 төрлийн дрилийг тэгээд тэр дрил буюу дасгалууд нь хоорондоо холбогдоод одоо 2-3 минутын хугацаатай цаг 30 минут 2 цагийн бэлтгэл хийнгууд бэлтгэлийн энэ темп ритм бол юм маш өндөр төвшөнд явдаг юм байна гэдгийг харсан. За тэгээд анх явж исэн Баяр цогт багш маань бол битээр нэг NBA тоглолт үзчихэд Индианаполисээс хоёр буцаа явж байхад ханд хоёулаа бол одоо энийг Монголд нэвтрүүлэх ёстой хүмүүс нэ. Одоо энийг Монголд нэвтрүүлээд жишг болгоод ингэж явж чадах юм бол Монголын сагсанд бас хөгжил нь бол те ирэх хугацаанд наашлах юм байна. Хоёулаа энэ дээр бас ирээдүйд хамтарч ажиллаж шүү гэж ярьж ирсэн. За одоо тэр хүрээнд ах маань одоо битээр хамтраад одоо Монголын дасгалжуулагчны холбоо гэж байгуулад одоо жил болгон 250-аас 350 дасгалжуулагч нарт дасгалжуулагчийн сургалт ороод лиценз олгоод бас одоо юу гэдэг энэ сагсныхаа хөгжилд төв нэмэр оруулаад ах маань одоо санаачлаад би бас тэр санаачлагын дэмжээд ингээд явж байгаа. Тэгээ анх л нөгөө тэр эхэлж исэн юм маань өнөөдөр Монголын сагсны хөгжилд бас өөрсдийнхөө зүгээс чадах хэмжээнд төв нэмэр оруулах гал зүтгэж явж байгаа юмнууд байна. Сүүлийн 10-15 жил бол маш өөрчлөгдөж тий. Тэгээд одоо тэрнээс хойш чиний сургалтанд явжсэн хойш яхад хичнээн хүн явсан бай Америк NBA сургалтанд дасгалж. За ер нь бол ихэнх Монголд бол идэвхтэй тууштай явж байгаа хүмүүс бол яваад үзсэн. NCAA Final Four гэдэг одоо March Madness та NCAA финалийн 4 багийн тоглолт руу бол одоо манай холбооны Шарваах одоо хин Магнад орж Отгонбаяр ах тэргүүтээ баг 20 орчим хүн очиж үдчихийла. Тэгээд Сэдбазар ах одоо ер нь бол жилд нэг 2-3 хүн явсаар байгаад зарим нь давхцсан тоогоор ер нь бол яг тэр сургалтанд Атлетик Action гэдэг байгууллагын шугамар одоо манай багийн дасгалжуулагч Ариун Болд маань ер нь бол хариуцуулаад бүх юм нь холбоод явж байгаа. Жилд бол нэг 2-оос 4 хүн явдаг. За тэгээд Монголд одоо миний санджаагаар бол нэг 40 орчим хүн явцсан байгаа. Тэгэхээр ер нь бол сагсан бөмбөгийг миний харж байгаа өнцгөөс бол хөгжүүлэхэд
зөвхөн нэг сэтгэлтэй баяраа, нэг сэтгэлтэй тулгаа, нэг сэтгэлтэй Чензо бол нэг 10 20 хүүхэдтэй л ажиллаж чаддсан юм байна. Бид нэр цаашаа өшөө энийг энэ мэдлэгээ олон хүнд түгээгээд олуулаа болох юм бол 2 300 мянган хүнд ажиллаж болох юм байна гэдгийг юм харсан. Дараагийн хамгийн чухал санагдсан юм нь бид нар бол хооронд өрсөлдөгч биш. Нэг жил би төрүүлнэ, нэг жил энэ төрүүлнэ, нэг жил энэ төрүүлнэ тий. Ингээл ижлэл төрүүлнэ. Бид нар хамтраад хідэн хүүхдэд мэдлэгийг хүргэж чадах уу, маасаараа хөгжих хэрэгтэй юм байна. Тэр яг манад нэг жоохон буруу анзаарагдаад ажиглагдаад байгаа юм. Бие биенийгээ өрсөлдөгч гэж хардаг. Ялангуяа залуу коучнэр бол өрсөлдөгч биш, хамтдаа бие биенийгээ хурцлаад бие биенийхээ мэдлэгийг нэмээд хамтдаа хөгжиж явах хэрэгтэй гэсэн юм өнцөг үзэл баримтлал бол баримталж явдаг. Түүнээс би сэтгэлтэй байж хаад гараа явцсан чинь тэр хөгжил нь унж болохгүй. Энэ бол юм одоо тогтолцооны хувьд бол ингээл хэвэн байж байгаа шүү дээ. Тэгээд илүү олон хүн энэ мэдлэг мэдээлэлтэй байж аж бид нэр олон сайн бүтээгдэхүүн доороос гарч ирнэ гэж бол харж байгаа. За буцаад одоо яг тэр ихний 2 жил явсан тэр үед за Монголын сагсан бөмбөг бол бас олон жилийн түүхтэй хөгжилтэй байгаа тий. Тэрнээс өмнө бол одоо хамгийн урт дасгалжуулагч хийжсэн бол цэвэр бол дасгалжуулагч гэх юм. Тий цэвэр бол дамб дэсэж албагийн урт нассан гэд багш нар маань одоо давааны багш байна. Анхны лигийн багш нар маань. Тэгээ одоо ингээд бодохоор Монголын сагс анх 94 онд шинжилэн зохион байгуулалтаа дээдлийг эхэлжсэн. Тэр багш нар маань одоо нэгдүгürt мөс хагалж байсан. Айс брейкер мөс хагалж байсан. Тэр хүн багтаа сэтгэл зүйч, эмч, дасгалжуулагч, туслах дасгалжуулагч одоо юу гэдэг одоо тэгэл бүхэл имийг ингээд нэг хүн баг 10 хүний ажлыг хийдэг цаг үе байсан. Байгаа юм. Тэгэхээр одоо нэг хүн бүх юм нийт. Одоо бол өнөөдөр 2026 оны дээдлийг дээр бол багийн арын албанд 15-аас 20 хүн ажиллаж байна. Тэгээд тэр хүмүүс одоо тухайн үед одоо анх эхэлжсэн нэг хүний хийжсэн ажлыг бүгд хувааж аваад илүү мэрэгжлийн төвшөнд хийж ийнэг харж байна. Тэгэхээр энийг саксны хөгжил талаас нь харахаар нэг хүний хийжсэн ажлыг 15-аас 20 хүн хийнэ гэдэг бол үнэхээр яаж хөгжиж байгаа нь бол харагдах бах тий. Тэр өөрчлөлтөнд бас нөлөө үзүүлсэн ба шүү. Тэгэхээр яг Америк явж ирээд одоо өмнөх үе тухайн үед өөрчлөх ёстой юмыг юу байсан бэ хараад одоо юу хийсэн бэ тий. Тэр талаасаа одоо яг тэр үед хийгээд зорж байсан зүйл чинь биелэлээ олоод яг тэр чиглэлээр өөрчлөлтөд гоё болж гэнэ үү? Дутуу юм юу байна ч гэдэг тий. Цаашдаа юу анхаармаар юм. Анх тэр чухал нь шүү. Анх явж ирэл яг тэр чинь ингээл нэг жоохон тэ яг тийм зөв юм мэдсэн юм буруу юм мэдсэн ямар ч нэг юм шинэ юм мэдсэн гэдэг. Тэгээд тэр аль болох хүүхд залуучуудаа хуваалцъя гэдэг. Тэр нь бол өөрөө тоглогч байхдаа бас хүүхдүүдтэй ажиллаж исэн. За тэр хүрээнд бас 15 оны 18-аас доош насны улсын аврагтаас төрүүлээд хилдэг дасгалжуулагч тоглогч байхдаа болж исэн юмнууд байдаг. Тэгээд яг эхлээл зөвхөн ингээд 15 20 30 хүүхдэд ажиллаад ингээд итүүгэн их сургууль дээр тэ явж исэн бол сүүлдээ за энийг зөвхөн би ингээд ийм хүрээнд ажиллаад болохгүй маань илүү өргөн болох хэрэгтэй юм байна гэдэг юм харсан. За тэр хүрээнд 17 онд 18 онд дасгалжуулагч нар холбоо байгуулагдсан. За тэгээд аюу гэдэг одоо Америкийн нэгдсэн улсын сагсан бөмбөгийн нэгдүгээр манад бол энэ санхүү мөнгөний асуудал тэгээд энэ нөгөө мэрэгчлэлтэн боловсон хүчний асуудал гэдэг энэ асар хүндрэлтэй юмнууд байлаа л да. Тэгэл яалчвал хоёр дасгалжуулагч бүх юм менежерээ чинь юмаа чинь нэг авч явдаг байсан. Одоо эргээд яг нэг хүчээсэн юм маань сүүлийн 3 4 жилийн хугацаанд бол биелэлээ олоод ирж гин тэ одоо эмч одоо юу гэдэг. Тэгвэл нөгөө хүмүүс их сагс үздэг болоод спонсор компаниуд дээрээс нь хууль эрх зүйн орчны хувьд нөгөө компаниуд 1% өгдөг болцсон боломжийн хэмжээний төсөвтэй болоод ирэнгууд зарцуулах санхүүнд байгаад ирэнгууд нөгөө одоо ажлын байрнуудаа санхүүжүүлээд яг мэрэгжлийн төвшөнд ажиллаж эхлэх үндэс боломж нь бүрдэж ийн гэж харж байна. Тухайн үед би 1000 хүсээд юм уу эсвэл тэн тэгдэм байх гэж 1000 яриад мөнгө нь байхгүй ч ямч боломжгүй. За одоо тэгээ мөнгө нь байгаад ажиллах гэдэрсэн чинь боловсон хүчний асуудал гарч ирж байна. За одоо тэгэнгүүт зөвхөн нэг баг дээр 2-3 видео координатор буюу скаут репорт хийдэг те зөвхөн бичлэг тасал бэлтгэлд очдгоо зөвхөн ингээд бичлэг таслаад довтлогоо хамгаалт за тэгээд одоо ингээд нөгөө индивидуал скаутинг репорт буюу одоо хувь тоглогчийн одоо скаутинг хийдэг ингээд юм бэлддэг юм медиа баг маягийн байгаа байхгүй. Тэнгууд Монголд өнөөдөр яг ингээд аваад хийлгчийгээд одоо тэр чинь ингээд асар олон цагийн видео бичлэг үзэн 10-12 цагийн видео бичлэг үзэн тэрнээс айлын хувилбаруудыг аваад тасалж тавина хамгаалтуудын тавина ингээд юм 4-5 төрлийн видео бэлдэн тэгэхэд яг тэрийг хийлгчийгээр сакс мэддэг видео
катлж чаддаг хүн байхгүй шин. Тэгэхээр ажлын байранд бий болонгууд боловсон хүчний хомсдолчдаг ийм асуудлууд гарч байна. Тэгээд мэдээж яг энэ нөгөө эрэлт нь байгаа юм чинь явандаа юунууд мань гарах байх гэж бол хараад байгаа тийм. Одоо тэгээд тэр дутагдaltaй хүний нөөцөд бүрдээ сураад яваад байна уу? Ер нь л. За одоо ч нэг хамт суралцаад явж байна гэсэн. Тэгээд энэ дээр бас нэг юм хэлмээр байгаа юм. Одоо эмчийн баг, арын албаны баг одоо эн чинь бас шин тутам байгаа байхгүй юу? Спортын баг дээр ард нь одоо хөдөлгөөн засалж тэгээ эмч тэгээд одоо юу гэдэг нь терапист, кондишн тренер ч гэдэг юм эмчийн медикал тим байгаа байхгүй бүгд өтөө багтаа нэг 4-5 хүн ажилладаг юм багтаа болоод ирэнгүүт нөгөө хүмүүс маань анх удаа багийн арын албанд ажиллаж байгаа анх удаа тамирчтай тэгээ улирлын цикл байгаа тамирчтай ачаалал өөр тэгэнгүүт нөгөө хүмүүс маань бас суралцж байна. Тэгэхээр тэр хүмүүс маань бас суралцаал ингээл сайжрал явж байна. Угаасаа юмыг эхнээсээ шууд мэдээд эхэлчихгүй юм чинь. Тэгэхээр жоохон хугацаа хэрэгтэй. Тэгэхээр энэ эмчийн багийн хувьд жишээлбэл одоо хэрвээ санаж байгаа бол хамгийн анх тэр ар ханга алтан дорнодын дайч дээр анх манай батлага маань тий хамтраад ингээ бид нэр ажиллах гэдэг Монголд ингээ эмчийн багтаа байх хэрэгтэй маань эхлүүлж яхад нөгөө юунаас эхэлчихсэн нөгөө ийм цүнх тэгээ анхны тусламжийн цүнх байх хэрэгтэй байна. Цүнхэн доторх байх. Юу анхны тусламж үзүүл жагсаалт нь юу вэ гэж ингээл эхэлж ийсэн. Тэгэхэд одоо харьцангуй багууд бол эмчийн багтаа болоод эхэлж яг тэр нөгөө мэрэгшил буюу туршлага нь жоохон нэмгэн байгаа гэж харж байна. Явандаа нэг 4-5 жил болоод тэр бол туршлагатай зөндөө хүмүүс гараад ингээд сайжраа явах бах. Боловсон хүчний дутагдал бол байна гэж харж байна. Тэр медикал тим дээр арын албаны тэр видео координат тэгэл юу гэдэг нь те арын албаны юм дээр бол боловсон хүчний дутагдал буюу эрэлт их байгаа. Телегийн баг дээр хамгийн анх эмч яг ингээ хувийн эмчтэй болсон баг гэхээр архангаа болж тарах гэдэг нь тий. Өмнө нь бол яг зүгээр нэг манай баг танаа эмнэлэгт очиж үзүүлээ шүү гэдэг л юм аман тохироо юм уу те нэг юм ярьжсэнээс яг эмчнэрийн талбай дээр хамт уулзаад ороод ирэхэд нь тэ анхан шатны тусламж үзүүлээ хэрэгтэй бэрчмийг гэмтсэн бол хөл гарын бариад төлгөөгөө боолт хийгээ ч юм уу ингэжсэн баг бол одоо ингээ бодохоор яг ковидын өмнө яжсан ар хангаалын анх эмчийн багтаа болъё гэж явж исэн байгаа. Тоглолтын дараа яаж зэрэлт хийв? Заалан дээр л байсан баг. Тэмцээний эмч гээд нэг ерөнхий эмч байгаа. Одоо тэр нэг тэмцээний нэг дүрм журам юм байна шүү дээ. Заалны ерөнхий тэр хүн бас яг анхан тусламж юу үзүүлэх нь бас тодорхойгүй. Ер нь бол байх ёстойгоо символич гэдэг нэг юм хүн байгаад байгаа. Тэр хүн бол одоо яг ийм тамирчдад гэмтэл учирч болцгүй ингэн гэсэн юм бас яг ажлын байрны тодорхойлт гэдэг шиг юм бол би хараагүй үзээв. Тэгтээ ямар ч эмч байгаад байгаа юм. Тэгээ бодвол бас эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх гээд байх шиг байгаа юм. Тэгэхээр тэр хүн чинь бас хит ерөнхий болчиход байгаа байхгүй юу? Тэр хүн чинь одоо бүр миний бодлоор энэ бус мэрэгжлийн багууд дээр бус тоогийн эмч нэртэй холбогдоод танахаас эрүүл мэндийн асуудалтай тамирчин байгаа юу? Байхгүй юу? Байгаа бол одоо тэ юун дээр анхаарахгүйгээд хоорондоо лиг өөрөө мэдээлэлтэй байх хэрэгтэй асуудал байхгүй. Одоо сая сүүлд манай одоо муухай юм да гэдэг шиг Ахмадын улсын авраг дээр бас яг оролцож байгаа нөгөө эрүүл мэндийн шалтгаан салбаа дээр бас нас барсан тохиолдлууд гарсан шүү дээ. Тэгэхээр одоо тэр эмч гэдэг чинь өөр ямар чухал үед харж байгаа байхгүй. Тэр хүнийг одоо үнэхээр болно болохгүй даралтын үзээд та тоглож болно гэдэг асуудлыг шийдээ явж явах хэрэгтэй. Тэгэнгუთ тэрийг хянахгүйгаас болоод тийм хүн эрүүл мэндээр авахсан асуудлууд гарч байгаа. Тэгэхээр зүгээр нэг тоглоулаад байх биш. Тэр лигийн эмч чинь өөрөө багийн эмч нартай холбогдоод танахаас одоо тий хэрвээ нэг хүн эрүүл мэндийн шалтгаанаар тоглохгүйгээс гараад буцаад тоглохоор болсон болвол тэрийг нь бичгээ чек хийдэг юм. Энэ дээр нэг жишээ дурдэл өнгөрсөн жил Завхан Бродерс дээр хин нөгөө Цэрэнбаатар маань яг талбай дээр ухаалт жоох ингээ манараад ундаг байхгүй. Тэр чи яг ингээ бидний нүдэн дээр ингээд би ингээ жоохон сулраад унаад тэгээд солилцоогоор аваад суулгаад буцаага дасгалжуулах гэсэн гаргачих жоохгүй. Тэр чи яг миний хувьд бол зохимжгүй байгаа даа. Тэр хүнийг эргээд яагаад юу ачуу жоохон ингээ би сулраад ухаан манарсан уу гэдэг асуудал явна. Дараа нь тэгээ тэр хүн чинь хэрвээ гарч явж байгаа янз бүрийн эрүүл мэндийн асуудал гарвал хэн хариуцах асуудал байна. Тэн дээр бол лигийн эмч болохгүй те. Дараа нь нэгдсэн одоо юу гэдэг үзлэг шалгалтанд орж иж буцаад талбайд гарна гэдэг юм зарчмын юм ярьж иж гаргамаар байгаа байхгүй. Тэгэхэд тэнд ямар нэгэн тийм юм байхгүйгээр нөхөр шууд буцаад талбай дээр гацдаг асуудал ярьдаг. Манайх бол өрсөлдөгч багийн хувьд хүч эн чинь болох юм уу гэдэг юм тухайн үед ярьж ирсэн. Тэгэхэд тэн дээр ч бас нөгөө нэг эмчийн багийн шийдвэрлэл гаргах хэрэгтэй байхгүй. Нэгдүгээр тэр баг нь эмчтэй байх хэрэгтэй байна. Хоёрдугаар лигийн эмч шаардлагатай байх хэрэгтэй байна.
танаа эмчийн үзлэгт ороод хэрвээ асуудал гарвал танаа багийн эмчнэр хариуцна. Тэшин зөвхөн нэг юм хүн бэртэх эрүүл мэндийн дээр асар том хохирж магадгүй юм эрсдэл гараад байгаа байхгүй. Тэгэхээр би бол тэн дээр тэгж харсан. Гэхдээ манайх бол суулгаснаа буцаад нэг 5 минутын дараа тоглож боглол ингээ өвчөж байгаа юм. Яг асуудалгүй байж болно. Гэхдээ ер нь бол дандаа л даблж хийх хэрэгтэй. Хүний эрүүл эрсдэл байгаа байхгүй. Наа чи нэг том цогц асуудал байгаа байхгүй. Одоо манай спортын анаах гэдэг чинь олон жил бас явцсан. Бүхэлдээ аалб ингээд үндэсний шигшээ багийн тамирчтай хариуцдаг. Том лигүүдэд эмчин ингээд суудаг ч юм уу лиг нь тоглолтын үед ганц эмчтэй байна гэд олон жил ингээ явцсан. Тэгэнгүүт одоо энэ спорт хөгжөөд ингээд лигийн олон төрлийн спортуудад лигүүд зохион байгуулж байна. Олон багууд бий болчлоо. Тэгэнгүүт тэнд чинь эрсдэл гарах эрүүл мэндийн чиглэлээс эрсдэл гарах тохиолдол бүр өндөр ховтой болчих шүү дээ. Тэгэхээр энэ дээр ганц дутагдаад байгаа зүйл нь бид тэр цогц системийг одоо ялангуяа баг болгон тамирч эмчтэй болчлоо. Одоо бас өөрчлөгдөд энэ тий. Бас сайжраад байна. Тэгэнгүүт лиг нь бас нэг үндсэн хариуцж байгаа эмч байна шүү дээ. Гэтэ энэ дээр тэр лиг зохион байгуулж байгаа хүмүүс тэрний тэмцээнээсээ өмнө яг энэ анаахын чиглэлийн тусламж үйлчлэгийг хэрхэн үзүүлэх вэ, яаж үзүүлэх вэ гэдэг өмнө сайн ярилцаад багийн эмч тэр лигийг хариуцж байгаа анаахын чиглэлийг хариуцж байгаа хүмүүс нь хоорондоо ингээд одоо хурал зөвлөгөө хийгээд ийм тохиолдол яах юм, ийм кейс гарвал яах юм гэдэг энэ системтэй цогц байх ёстой. Тэрийг одоо суулгамаар байгаа гэж би бодоод надад амар санал нэг сая яг нэг батлагыг ярихаар санаанд орж ирж NBA дээр нэг юм байна л да. Нөгөө тоглогч нараа эрүүл мэндийн шалтгаантай гэдэг тоглолт өнжүүлдэг асуудал гардаг. Тэгмээд NBA өөрсдийнхөө эмчнэрийг явуулаад үнэн өнжүүлээд байна уу, худлаа өнжүүлээд байна уу гэдэг шалгалт нөгөө мөрдийн шалгалт ажиллагаа явуулдаг. Дараагийн асуудал болохоор бэртэлтэйгээд гараа явцсан тоглож буцаа тоглохгүй. Тэгэхээр NBA заавал тэр нөгөө нэг үзлэг эмчилгээ хийлгсэн бичгийг нь өөрсдөө давхар шалгаж апрувал хийгээд за окей тоглож болно гэдэг юм процесс юм ба тогтолцоо шиг байгаа байхгүй юу. Тэгэхээр манай дээр бол одоо яг сая дэглэж тогтолцоо байхгүй байна. Энд чинь хамтын ингээд хоорондоо нэг нь бие биендээ мэдээлдэг, нэг нь шалгадаг, нэг нь зөвшөөрөл олгодог юм тогтолцоо байх хэрэгтэй юм бол манайх бол символически байгаад байгаа мөртлөө хоорондын харилцааны уялдаа байхгүй байгаад байна. Тэгэхээр NBA дээр бол энэ байгаад байна. Яг сая бол санааг нь нэрээ NBA чинь нөгөө кор тамирчтай талбайд эрүүл мэндийн шалтгаан ингээ тоглохгүй бол худлаа тав яалаа гэд мөрдийн шалгаж малгаад ингээ яваад яг л эмчийн баг нь очиж дүгнэлт мөнгөл шалгадаг нэрээ. Ингээд сонсч ирсэн л та нөгөө анх Монголд легионер тамирчдыг холбож ирсэн. Ингээд ер нь анх Монголын сагсан бөмбөгт легионер тамирчин замун гадаад тасалжуулагч хэдэн онд яг орж ирж ирсэн юм бэ? За хамгийн анх бол нөгөө лиг 90 хэд онд байгуулж байхад тэр маань болохоор одоо нэг бас энэ атлетик Next нэгэд байгуулгын тусламжаар Дэрэн Беркли гэдэг нэг зүгээр цагаан жижигхэн тоглолт бол нэг жил лигт. Тэр нь бол Монголд ажиллаж байхдаа одоо бас сакс тоглодог шар байж таарад одоо тоглож исэн юм кейс бол тэр бол одоо анхны импорт гэж тооцогдох баг. Дараагийнх нь одоо Монгол улсын суугуул Андрей Ришко байна тий. Одоо English School of Mongolia-гийн бие тамирын багш хийж байгаа. Ришковыг одоо гадаад хүн тэгтээ тоглож исэн. Яг тэрнээс хойш одоо анхны Америкт бол 2010 онд Ларри Центеногод Пуэрто Рико Америк иргэншилтэй хүнийг Баян зүрх бүгэлс бол авчирч байсан. Тэгэхэд би Ларри Центенотой хамт нэг багт одоо насанд 40 гарсан хүн байсан л та. Тэгээд хамт ингээд нэг баг тоглосон. За Ларригийн хувьд бол хоёлаа одоо Сэд Узрах одоо Батагааны ах маань хэдүүлээ нийлээд ингээд сагсан бөмбөгийн хэлхээгээ төрөн бус байгууллага байгуулад энэ хөрвөндө дээдлигийн баг байгууллагыг санаачлаг гаргасан. За тэрнийхэн хүрээнд за тгийгээд за Баян зүрх бүгэлсийн дараа жил нь бид нар Аватар гэж баг байгууллаа. За Аватар гэдэг багийн дасгалжуулагчаар Ларри маань өөрөө ажил хийгээд тэгээд анхны гэж хэлж болохоор Монгод нөгөө Кларенс Джеффри, Кемарли Уильямс, Лекс Джеймс гэдэг юм 3 импорт тоглогч Аватар гэдэг баг авчираад Монголын лигт одоо шинэ өнгө төрөх нэмжээсэн. За тэр нөгөө 3 импорттой болчихгонгууд за яг тухайн үед нөгөө анх ирж байгаа учраас бас нөгөө импортуудын чанар манар харьцангуй үн мөнгөний хувьд бол сайн байгаагүй. Авчирсан учраас Даниэл Маги гэдэг тоглогчийг харцаг баг маань бас зөрүүлээд тэр 11 оны лиг дээр авчирж ирсэн ийм бас одоо импортууд бол анх эхэлж Монголд одоо яг шинэ цагийн гэх юм уу одоо 15 жилийн өмнө анх импортууд ирж эхэлсэн байна. За үүнээс хойш одоо ер нь бол нэг 15 жилийн хугацаанд нэг 80-90 орчим импорттой бол холбогдож авчирсан ийм тохиолдлууд байна. 2013-аас 14 оны улирал одоо Асын хөлгүүд баг дээр баяр цог тасгалжуулагч битээр ярьж байгаад Тайрон Макнейл гэдэг нэг мундаг тамирч авахаар яриад тэгээ үжсэн нөгөөх маань шөнө нь Ливаны лиг рүү гэрээгээ явчихдаг. За тэгээд агент нь болохоор Memphis Grizzlies гэх багт ажилладаг
тоод сайдлагын хүн байдаг. Тэгээд бид тэр одоо тэрнээс хойш бас 14-5 жил хамтарч ажиллаж байгаа хүн байгаа. Тэгээд тоод болохоор за би чамд нэг гой тоглогч өгөө. 2011 оны NBA драфтын 57 дахь болов 58 дахь сонголтоор Лос Анжелес Lakers сонгогдсон Чукудибири Мадебом гээд одоо нэгээр гартаа тоглогч байна гэсэн. За бичлэгийг хайгаад үзвэл ямар ч бичлэг байдаг. За одоо тэр чинь 2 жилийн өмнө NBA драфтлагдана гэдэг чинь тэгээ насан залуу. Пак гал авъя гал. За одоо өөрөө мэдээл авчлаа. Тэгээ Монголд ирээ буулаа, онгоцноос авлаа. Тэгээд нөгөө тухай одоо нөгөө сорон зөгээ сэтгүүл мэтгүүл дээр NBA тоглогч Монголд тэгээд одоо пүүж ах бид гурийн зураг сорон сэтгүүл дээр гарчмаараа. Онгоцноос бууж сүртэй юм боллоо. Тэгээ бэлтгэл дээр ирсэн чинь амар гаастамтай. Заагүй бөмбөг өрдгөө гүйч чаддгүй. Тэгээд тэгсэн цогоо хаварлаад чи нэрээ юмстаа миний мөнгийг ингэж үрэх гэж наадахтайгаа та хоёрын яв барга битэрийг бэлтгэлийн дундаас хөөж гаргаад тэгээ битэрсэн хороол руу гэрлүүний явж явахдаа за одоо ингээ хоёлаа хөөгцлээ чи жоох ичих хэрэгтэй байна гэж яриад тэгээд дэр нь яг тэгсэн чи Астон маань өөрөө нэг цацлага цацаад тэгээд ингээд нөгөө манайх ч одоо 70 түвшнээс 1000 орчим метр өндөртөө байгаа штэ тэгээд тэр хүмүүс чинь 70 түвшнээс ирж байгаа бас нэг жоох өөрчлөлтүүд байдаг тэрийг бас мэдэхгүй л байсан байгаа юм л тэгээд жоох яваад бэлтгэлдээ ороод нөгөө сүүлдээ нөгөө цацлага хэрэглэхээ болоо тоглож эхлээд тэгээд тэр жил бол хасын үлгүүд баг маань одоо 12 жилийн өмнө удирлын сүүлийн 7 тэгээд плей-оффын 4-4 8 гээд 13 тоглолт дараалаад хожоод лиг аврагуулж байсан. За лиг аврагуулахад Чум Адабон бол ерөөсө бодогтаад талбайгаас бол оноо авдаг хүн байхгүй болсон. Бүгдийг блокддог. Тэгээд одоо нөгөө хүний shape юу ямар байдаг вэ? Тим одоо performance гэж ярьдаг те үзүүлэлт гоё юм үзүүлж яасан. За тэгэхэд бол NBA тоглогч өөр байд юм байна гэдэг юм эхэлж яасан. За тэрнээс хойш бол ингээд импортууд авчирч явах явцдаа дараа нь төв ургацд орсон байж байгаад. Тэгээд нэгээр улсын одоо сүүлд бас нэг подкастн дээр гараад нэг нэлээд вайрал болоод байсан шүү дээ. Нэг анууна гэдэг тоглогч авчирсан. Ингээд тэгээд тэр болохоор юм учиртай. Яг Нигерийн шигшээ багаас Jones Cup, Stankovic Cup ч үлээ Jones Cup ч үлээ тэнд тоглолцсон. Статистик үзүүлэлтээ бичлэгтэй нэгээр тоглож байсан. Тэрийг авчираад яг тоглохсон чинь бас бичлэгэн дээр байхаас өөр байсан. За солио гэж яриад Angelo State гэдэг NC-ийн 2 дугаар дивизион тоглож байсан нэг холбогч Крис Джонсыг холбогч $1500 авчирсан. Анх буугаад юм шорт футболтой буугаад одоо ховцсон нөгөө Москвагаар ирсэн болохоор алга болцсон. Тэгээд пүүзэн 44 харьцмаар надтай адилхан хүмүүстэй. Би өөрийнхөө одоо хууч моц ховцноос өмсгүүлээ за одоо ингээд тоглол гэдэг байдлаар явж байгаа юм л. Тэгээд тэгсэн чинь нөхөр Монголын лигт 30 оноо одоо трипл дабл сизондоо дундажлаад тэгээд сарын $1500 сүүлийн сард нь болохоор MVP авлаа гэж $500 нэмж байгаа $2000 өгчээсэн. За өнөөдөр Крис Джонс маань одоо яг сүүлийн 6 жил байна уу Евролиг тоглосон. За одоо Хофел Тель-Авив гээд Израилийн багаас тоглож байна. Одоо баг нь Евролигийн нэгт явж гин үү? Хоёрт явж гин үү? Явж байгаа. За энэ жил 1.1 сая долларын цалин авч байгаа. За ийм тоглогч болсон байна. Тэгэхээр Монголын лигээс гараагаа ихсэн тоглогч маань одоо Евролиг тоглож байгаа юм гоё жишээнүүд байна. За тэгээд одоо сүүлийн жишээгүүд одоо 2 жилийн өмнө лиг авраг авсан Майлс байна тий. Тэр жишээлүүд одоо миний сонголт байсан ч гэх юм уу. Тэр нь бол ингээл олон жил яваад тэрхээр нөгөө морь таньдаг хүн гэдэг шиг илүү тамирчин яаж таних уу? Ямар шалгуур үзүүлэлт, ямар статистикүүд нь чухал байдгийг, эргээд энэ хүмүүсийг хаанаас яаж лавлах ёстой юм. Тэгээ багт чинь яг ямар тоглогч хэрэгтэй тий? Залдаг юм уу, шиддэг юм уу, оноо авдаг юм уу? Эсвэл бага одоо шийдвэр гаргалтын дээр одоо манлайлт юм уу эсвэл хамгаалтан дээр манлайлах юм уу гэд багийнхаа онцлогийг хараад за манай баг тийм тоглогч хэрэгтэй байна гэдгийг хараад тэрийг нь статистик үзүүлэлтүүдээр хараад тэгээд тэр чинь шалгуур үзүүлэлтээ өөрөө гаргаад ирж байгаа шүү дээ. Тэгээд орж ирж байгаа агентуудаас орж ирж байгаа тамирчтай хараад нэг 3-4 тоглогч аваад тэгээд бүтэн бичлэг нь үзээд за дараа нь тэрийг нөгөө скаутинг судалгаа явна. Одоо нөгөө өөрийнхөө агентуудаас за энэ тамирчин зан характерын хувьд ямар вэ? Яагаад энэ лигт тийм 1-2 тоглолтыг тоглохоо болж юу? Энэ лигт олон тоглолт хийдэг юм судалгаа явна. За тэн дээр мэдээж гоё статистиктэй сайн тамирчин мөртлөө характерын асуудалтай хүмүүс бас гарч ирнэ. Тэнгууд чи зан хаашин дийлэх үү гэдэг асуудал бас ярина. Тэгээд энэ бүх судалгааны хүчинд бол шийдвэрээ гаргана. За энэ тоглогчийг авъя гэдэг. Тэгээд яг хоо ер нь бол импортер гайгүй оноод идэг гэж бол боддог. Тэгээд одоо оноод ахын ч яг таниад идэг гэж боддог. Тасалжуулагчийн тактик, ур чадвар. Одоо Diamond Stone-ыг хүртэл авах шийдвэрийг бол Brothers байхдаа би гаргаж ирсэн. Тэгээд
яг Монголд онгоцноос буунгуудаа 48 оноо авсан. Тэгээд яг хоо тухайн үед 4 чалгараад ингээм мултарсан. Ер нь бол жоохон манай багийн санхүүгийн хувьд бол тухайн үед нэг тийм тогтмол биш байсан учраас олон хүчин зүйл шалтгаалсан. Хэрвээ бүх юм жигдэрсэн тогтмол байж чадсан бол финал хүртэл явах боломж байсан гэж бол хардаг. Тэгээд одоо нөгөө легионер тоглогчдыг ерөнхийдөө саяны чин цагийн хэлдгээр ингээл бичлэгийн үзэл скаут хийгээл ингээл авч илэн л дээ. За энэ бол ур чадрыг нь бол хараад ш тэ. Тэгвэл эрүүл мэндийн талаас нь яа гэх. Одоо эргэтэн тэр цаанаас эрэхтэй ямар нэгэн эрүүл мэндийн одоо шинжилгээтэй ирдгүү. За бэртэл гэмтлийг нь үнэлжээж авдгүү гэдэг нэг асуулт. Би юм сонсчлээс л тэ нэг анх иржсэн нэг одоо гадны тамирчин бэлэн замын хүчтэй иржсэн. Гэ нэг одоо сагсчдын дундаас сонсчлээс л тэ. Энэ яг үнэн үү юм байдгүй тий. Тэнгүүд одоо нөгөө талаараа энэ хяналт байд юм уу? Одоо бидний хувьд тий дан ганцхан тамирчдын дунд ш одоо тэмбүү гэдэг ойлголт чинь бүр Монголын гам шиг шахуул болоод шүү дээ. Ингээл үе ихсэл ингээл байдаг. Тэгэхээр бас энэ тал дээр бас ямар баталтай байдг вэ? Яг ингэж эрүүл мэндийн шинжилгээ хамгаалж асуудалтай байсан юм уу? Эсвэл ирээд асуудал Монголоос авч юм уу? Тэр мэж бас нэг хяналт чухал байгаа шүү дээ. Тийм тэгэхээр би бол нөгөө хоёр төрлийн асуулт байна шүү. Эхлээд бол эрүүл мэндийн нүнд орж ийнүүд асуудал байна тий. Тэр яг одоогийн байдлаар болвол ирэхээс өмнө эрүүл мэндийн үзлэгт оруулаад юм уу? Ирснийхэн дараа эрүүл мэндийн үзлэгт оруулаад бэлтгэл хийлгэж байгаа тохиолдол байхгүй байгаад байна. Ер нь цаашдаа энийг нэвтрүүлэх хэрэгтэй байгаад байна. Энэ юу вэ гэхээр сая одоо эпизод дээр гарлаас та нэг нөхөр бэртэлтэй ирчээд ингээд тэр чинь ингээд надтай бүр Турк онгоцны бодлоор таарлтаал бизнес классаар нисээ би экономигаар нисэл гэсэн ирснэ 2 оносноо би буцлаг Америк руугаа буцмуцаад тэгэл тэр чинь нэг удаа бизнес класс чинь 20-30 сая төгрөгөөс баг та. Тэгэл тэнгууд ийм тэр хүмүүсийг анх эрүүл мэндийн үзлэгт эхлээд тэнд нь оруулсан бичгээ явуул гэдэг юм уу эсвэл ирээд оруулж иж гэрээнд батлаад тий. Гээгүүгээс болоод манай багууд бол эдийн засаг санхүүгээр хохирч байгаа юм асуудал гарч байна. Тэгэхээр цаашдаа энэ асуудлыг зөвхөн локал гэлтгүү бишээ зөвхөн гадаад гэлтгүү импорт гэлтгүү дотоодын тамирчид дээр ч гэсэн хэмээр. Одоо нэг бас нэг ийм яг зүгээр энэ жоох дэлгэрүүлээ ярьчаад манай багууд ч солилцоо хийдүүлчихлээ шүү дээ. Тэгвэл зүгээр солилцоо хийгээл ингээл за та нар уучлаа манаас бэлтгэлдээ очно гэж ярьчаад байна. Солилцоо хийгдээ нэг манай 3 одоо кор сайн тоглогчоо нэг од тоглогчоо солиод авлаа солилцоогоор. Тэгэхэд бид нөгөө нэг ирж байгаа од тоглогч нь бэртлийн асуудалтай байх юм бол тэр баг хохироод үлдэх тийм эрсдэл байгаа байхгүй. Тэгэхээр одоо биднэрт нэг ямар процесс хэрэгтэй байна вэ гэхээр эрүүл мэндийн үзлэгт оруулж яж юмнууд баталгааждаг ийм нэг тийм процесс хэрэгтэй байна. Яалчгүй дотоодын локал тоглогч гадаад дотоод тоглогчийн солилцоон дээр тэгэл лиг эхлэхийн өмнө энэ тамирчид бүгд одоо эрүүл мэндийн үзлэгт ороод асуудалгүй гэдгээ лигт баг нь баталж өгөөд ямар нэгэн асуудал гарах юм бол бид нар эрүүл мэндийн асуудал гарвал хариуцлагуудаа баталж өгөөд лиг эхэлдэг тоглох боломжтой болдог. Тэр юм энэ зөвхөн импорт гэлтгөө би бол ийм төвшөнд байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ тогтолцоог нэг өнөөдөр Монгол сул байна, сайн бүрдээг байна. Одоо энэс болоод эдийн засгийн бол ямар шиг хохирол хүлээж байна. Энийг бий болох ёстой гэж бол харж байна. Тийм, баг болоод одоо хөрөнгө оруулагчид амар том хохирол олоо явчих. Тийм, тэр чинь тэгэл нэг 2 3 ингээл явуулаад нисгээл ирэх чинь юу гэдэг 100 200 сая төгрөгийн асуудал яригдах гэдэг байна. Тэгээ ирээл нөгөө нэг бан зэгээл ярьдаг лөө те нөгөө гардгуу тамирчны чинь. Тэгээ суугаад байвал бас хэцүү шүү дээ. Тэр чинь түрүүний ярьсан нөгөө цогц ингээд тогтолцоо гэдэг юм чи чухал баг. Гэхдээ дээрэс нь багууд өөрсдөө анхаарах хэрэгтэй байхгүй. Түрүүний арын албан дээр эрүүл мэндийн баг яаж ажиллах юм, ямар бүрэлдэхүүнтэй байх юм, юу шалгах хэрэгтэй ингээд. Түрүүний ярьсан дээр тоглолтын үед тухайн тамирчин ямар ачаал аваад эргээд орчоод эргээ гарах юм уу? Тэгээд өнжүүлэх юм уу гэдэг чинь тухайн багийн эмнэлгийн багийн асуудал байхгүй. Ягаад вэ гэхээр тоглолтын дээр гинт ядарсан тамирчны төр заа ингээд суулгалаа шүү. Тэгчээ дараагийн үед дахиад гаргадаг тий. Тэр үед тухайн тамирчин магадгүй өөрөө би тоглож болно, гарч болно, дасгалж бол эсвэл чи гар гэдэг ч юм тий. Тэн дээр эмчийн баг яаж ажиллах хэрэгтэй вэ гэхээр тухайн хүний ядралт тэр байгаа. За юу гэдэг одоо тамирчин өөрөө эхлээ суухдаа би тий зүрхний цогцолтоор бас тооцоолж болж байгаа хгүй. Өндөр одоо 180-аас дээш ч юм 200 давцсан зүрхний цогцолт байлаа. Амралт аваад минутын дараа хэр буусын. Тэр чинь айгүй чухал аах гэд. Тэрнээс тэр хүн амралт аваад дараагийн үе рүүгээ ахиад тоглолтод орж болж байна гэдгийг шалгах хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр ийм одоо зөвхөн системээс гадна давхар ингээ баг болгоомоос анхаарах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр яг баталгаа хийсэнтэй бол санал нэг байна. Энд дэр нэг хоёр юм байх хэрэгтэй баг. Нэг нь болохоор захиргааны талаасаа
нэг клубүүд мэрэгжлийн түвшинд ажиллах хэрэгтэй. Мэрэгжлийн түвшинд ажиллахаар тэнд нэг эмчийн багийн оронтой гарч ирээд хүмүүс ажиллаж байна. Энэ хүмүүсийн ажлын байрны тодорхойлолтод тодорхой бичсэн баг шүү. Одоо яг хуу ажиллаж байгаа ч гэсэн ажлын байрны тодорхойлолт байхгүй. Тэд нар юу хийх вэ? Юу мэддэг байх хэвээр, юу чаддаг байх хэвээр, юу мэдээлдэг байх хэвээр ингээд тэгээ одоо компани маягаар л ажиллах гэдэг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр захиргааны талаас тийм байх хэвээр. За хоёрдугаарт яг дараагийн сая асуудал бол үнэхээр үнэн. Одоо яг тэр манай нөгөө дасгалжуулагчийн сургалтын дээр мэрэгжлийн фебаг инструкторууд ярьж байгаа юм. Хүний зүрхний цохилт пульс 180-аас дээш гараад ирж штэ. Тэгэхээр хүний тарих шийдвэр гаргаж чадхаа болждаг. Өмнө нь хийжсэн одоо практик дадал буюу одоо механикийн рефлекс шүү дээ. Рефлексээр шийдвэр гаргаж эхэлдэг. Шууд бие сулрна шүү дээ. Ерөөсөө тэр хүн ингээд яг одоо юу гэдэг ингээд нэг дайраад ороод алдаа авах юм байхад шууд шийддэг ч юм уу юм амар буруу шийдвэрүүд гаргаж эхэлдэг. Тийм учраас одоо аль болох тамирчдыг ядраахгүй талбай дээр буруу шийдвэр гаргуулахгүй тулд амраагаад байгаа. Тэгэнгүүт үнэхээр ачаал авцсан тамирчныг яг саяхан хэлдэг шиг манай эмчнэр шалгаад 2 минут 3 минут дараа за коуч одоо гарахад бэлэн шүү гэдэг ийм мэдээлэл өгөөд тэрнийхээ үнцэндээ тоглогч тэр багийн эмч коуч хоёр хамтарч ажиллаад энийг хянаад илүү талбайд үр дүнтэй ашиглах боломжтой байна. Хууд манай дээр бас энэ юм дутмаг л байгаа. Манай баг дээр бол бас өгч байгаа. Одоо энэ манай багийн эмчийн багийнхан бол за одоо ингээд тоглоход бэлэн шүү асуудалгүй шүү ийм шүүг бол мэдээлж байгаа. Бусдыг яадаг мэдгүй. Гэтэ энэ бол үнэхээр байх ёстой асуудал. Тийм одоо нөгөө эмнэлгийн арын алба гэдэг чинь түрүү ярьж ирсэн. Нэгдүгürt нөгөө нэг гэмтлийн эмч байх хэрэгтэй байхгүй. Тэгвэл тэр нь болохоор одоо спортын гэмтлийн эмч гэж ярьдэн шүү дээ. Талбай дээр ямар нэг яаралтай юм гарвал энэ хүн арга хэмжээ авчих хэрэгтэй. Тэ. За цааш тоглох хэсгийг гэмтэл талаас энэ хүн шийдэх хэрэгтэй. Одоо юу гэдэг нэг хүн одоо гэмтлээ хагалгаанд орлоо тодорхой хэмжээнд хөдөлгөөн хязгаарлах хэрэгтэй байлаа гэж бодоход за тэд хоногийн дараа энэ хүн бэлтгэлээ хийж болно. За зөвхөн шагаа гэмтсэн байл бас хэцүү шүү дээ. Шагаан дээр ачаал өгөхгүй цээжээр фитнес хийж явах хэрэгтэй байхгүй. Тэр хүн форм алдахгүй байх хэрэгтэй тий. Фитнес хийж явах хэрэгтэй. Одоо нөгөө талаар түрүүн ярьсан зан характер гэж ярьсан тий. Тэрэн дээр мэржлийн сэтгэл засалж юм ч юм уу, сэтгэл зүйч ч юм уу байж байгаа. Бас нэг дараагийн хүнд төстэй юм даа хоол зөө асуудал байдаг. Бэлтгэлийн үед ямар хоол идэх юм, бэлтгэлийн дараа ямар хоол идэх юм, тоглолтын өдөр ямар хоол идэх юм тий. Гэх жишээ. Тэгэхээр энэ эмнэлгийн арын алба бол өөрөө юм хоорондоо энэ хэд бүгдээрээ холбоотой. Тэгээ энэ дунд нэг менеж хийх хүмүүстэй байхгүй. Одоо жишээ нь бит хоёрын хувьд бол банк одоо эмнэлэг дээрээ байж тий ихэвчлэн хагалгаа хийдэг учраас тий. Тэгвэл шин тамирчин гэмтээ ороод ирлээ гэж бодоход тий тэнд талбай дээрээс нь эмч энэ ингэж гэмтсэн гэдэг юмыг тодорхойлох гэсэн. Тэгвэл бит хоёр дараа нь яах вэ гэхээр за энэ хүнд мэсэл хийчлээ гэж бодоход за тэдэн сарын дараа энэ хүн ачаал өгнө. Гэхдээ ингэж эхэллээ шүү гэдэг юм. Тэгэхээр энэ хэд ингээд төсөөлөөр бол зарим газрууч ерөөсөл баг хөвдөө ингээд эмнэлэгтэй олон улсууд дээ шүү дээ. Зөвхөн сагсан бөмбөгийн нэг багц зориулсан эмнэлэг ч юм уу. Тэнд нь асар том ингээд хагалгаа хийдэг эмчин байж байдаг. Нөө рекор хийдэг сэргээн засах эмчин байж байдаг тий. Энэ хэд бүгдээрээ энэ хэд ингээд бүгдээрээ хоорондоо уялдаатай байжээж одоо танд буюу одоо тасгалжуулагч өгнө шүү дээ. Тасгалжуулагч юу гэсдэг вэ гэхээр ингээд энэ тань ингээд өмнө ажиллажсэн туршлага хараа. За энэ яг хэдэн минут гарах юм бэ? Энэ хүний ачаал даах чадвар нь тий талбай дээр хэдэн минут тоглох. Буцаас бол энэ хэдэн минутын дараа буцаа бэлэн болох вэ гэж дөрөв ярьдаг ч тий. Тэгшээ энэ мэдээлэл өгч өгдөг бас түрүүний яригтай адилхан тухайн эмнэлгийн арын албан дээр багийн эмнэлгийн арын албан дээр байгаа эмчнэр болохоор тасалжуулагч яг тийм тоочны мэдээлэл өгч явах хэрэгтэй байхгүй тий. За энэ тэдэн сарын дараа тоглоно шүү. За тийм бэлтгэл хийш шүү. Бэлтгэл тэдэн сарын дараа орно. Тэд хоногийн дараа тэд хоногийн битгий бэлтгэлд явуул. Энэ дээр ачаал өгч өгөх. Тэгэнгүүт та болохоор талбай дээр гарах юмнуудаа бодно шүү дээ. Юу гэдэг энэ тамирчин ч одоо ингэж тоглохгүй. Тэнгүү дараагийн тактика боловсруулна шүү дээ. Тэгээс нөгөө ростер бүрэлдэхүүнээ яаж ашиглах уу гэдэг төлөвлөлтөө хийж эхэлнэ шүү дээ. Тэр эмчийн багийн зөвлөгөө ашиглах минутаас хамаарат энэ тоглогч тийм минут ингээд тэр чинь бас дараагийн шийдвэр гаргачих гэсэн. Тэгэхээр чи ингээд бүгд ингээд тасалжуулагч нэтрэгээд ер нь ямарваа нэгэн багийн ард байгаа бүх албад хоорондоо байдаг. Одоо маркетинг байдаг, эмнэлгийн алба байдаг, тасалжуулагчийн баг байдаг тий. Тэгээ одоо ихэнх багууч одоо фитнес багтаа болчихсон шүү дээ бас тий. Фитнес коучтэй байдаг тий. Тэнгүүд энэ бол бүгдээрээ ингээд айгүй уялдаатай хоорондоо байж байвал илүү их амжилт үзүүлэх юм болов гэж харлаа юм л да. Би наад дээр ч бол 100% саналыг байна. Одоо магадгүй одоо хүлгүүд баг өнөөдөр Монголд сүүлийн 2 жил авраг авсан. Одоо тэг бид нар Аз аврагуудын лигт 2 жил тоглолоо. Аз аврагуудын лигийн финалаас хүрэл авлаа. Зүүн Азийн супер лиг буюу Аз твийн төвшөнд өрсөлдөж байна. Тэгэхээр магадгүй бид нар бусад баг клубүүдээс илүү мэрэгжлийн чиг хандлагатай байгаа учраас энэ амжилтыг үзүүлсэн гэж харж байна. Тэгэнгუთ одоо манай багийн
аль байх вэ би 100% хэлэхгүй. Гэхдээ бид нар бол бүх юмыг байлгахыг хичээж байгаа. Одоо нөгөө эрдэсийн шинжилгээ авдаг, хоол зүүн зөвлөгөө өгдөг. Тэгээ багийн ард нөгөө снэк бар гэж юм байдаг да. Тоглолтын дундуур нэг хэргийг хөнгөн хэргэлдэг сэргээх одоо банан жимс ч гэдэг юм уу нэг юм самар мамар те юм өгдөг. За тэгээд эргээд эрдсэн юу бас тэгвэл тоглолтын өдрийн хоолны асуудал байна. Тоглолтгүй өдрийн хоолны асуудал байна. Тэгээд нөгөө эрдсийн дутагдлаас намаарад уух шингэнүүдийг бэлтгэл дундуур уух шингэнүүд нь өөр найруулдаг тамирчин болгон дээргээд манай багийн зүгээс бол энэ бүхнийг бий болгоод одоо ингээ хэвшүүлээд ингээ явж байгаа. Тэгэхээр магадгүй энэ олон улсад тэвийн төвшөнд өрсөлдөх бас нэг хүчин зүйл нь бол яг энэ эрүүл мэндийн баг ийм юмнуудаа байсан учраас бид нар энэ том төвшөнд энэ өндөр зэрэгэлд өрсөлдөж чадж байгаа юм болов гэж харж байна. Тэгэхээр би бол одоо урайлмаар байна тийм. Бусд клубүүд одоо лиг 10 баг тэр чинь мэдээ жилд 2-3 тэрбум төгрөг багтаа зарцуулж байгаа. Зарим нь 5 тэрбумыг зарцуулаад байна. Энэ орчин ч өөрөө 20-оос тэ нэг 30-40 тэрбум төгрөгийн одоо зах зээлийн эргэлт явж байгаа орчин биш. Та нар мэрэгжлийн бай гэдэг юм бол яг хөө тэр чинь ингээд алхмаар явах л байх л та. Тэгэхдээ одоо манай баг дээр ингэж явж байгаа шиг ийм цогц яг саяхан хэлсэн шиг эмчийн баг, хоол зүүч гэн бүх юм байж ээж тамирччин эрүүлэр талбай дээр өрсөлдөх боломж үүсдэхин шүү. Тэгэхээр энэ зүгээр нэг сонсоод өнгөрчихтэй нэм сайн дураараа хийдэг ш. Бүгдээрээ л мэрэгжлийн байх ёстой юм. Тэгэхээр баг болгон эмчтэй, сэтгэл зүйчтэй, хоол зүүчтэй, гэмтлийн эмчтэй, хамтарч сэргээн засах эмчтэй, хөл гар боодог, кондишнертэй яг энэ орон тоонууд бий байж ил мэрэгжлийн түвшинд ажиллана. Тэгэхгүй мянга сэтгэл байгаад өрсөлдөх юмч боломжгүй байхгүй. Тэр би бол наад дээр 100% санал нэг байна. Төрийн нөгөө нэг асуулт. Хоёр дахь асуулт шинжилгээ биш тий. Тий. Хоёр дахь асуултын хувьд за одоо тэгэл бас тогооныхоо янз юм ярих гэдэг нэг. Тий. Одоо саяхан одоо ч нэг бодлын тоглоом. Нөгөө нэг сошиал шуурал гэж нэг Falcons-ийн нэг тамирчин нэг хөдөө. Тэгээд яг нь ер нь бол байг асуудал шүү дээ. Тэгээд яг хүний нөгөө заяагдмал буюу одоо тий жам ёсны эрхийг бол бид нар хязгаарлах боломжгүй. Хинч хинтэйгээ уулзаж учирч болно. Энэ бол хүний жам ёсны асуудал. Тэр нь арьс өнгө тий одоо манай үндсүүлэн дээр заагдсан байдаг шүү дээ. Нас хүүс юмар хязгаарлах боломж байхгүй. Бид нар хүлээн зөвшөөрөх ёстой хүн учраас. Тэгтээ бид нар одоо янз бүрийн одоо шинжилгээ юу навдгүй байхгүй. Тэгэхээр бас л авах л. Яг би одоо яг гоё кейс юм яриа. Авчижсэн өвчтөд иржсэн тохиолдол байна. Ирээд өвчөө авчижсэн тохиолдол байна. Миний сонсноор өнгөрсөн жил бол 3-4 легионер тамирчин эмчлүүлээд явж исэн. Тэ ингээ тэр багийн тэр тамирчин тэнд одоо тэрийг эмчлүүлээ бэлгийн замын өвчнөө эмчлүүлээ явж байгаа гинлээ гэд эмчээсэн ч юм уу ингээ сонсон юм жишээ кейсүүд байна. Тэр нь мэдээж өөрөө энд давцсан байна гэдэг нь бас өөр хүмүүс түгээх эрсдэл байна. Тэгэхээр багууд энэ дээрээ бас анхаарчих хэвээр. Бид нар авдаг байх хэвээр, гэрэн дээр тусгадаг байх хэвээр. Тэрийг зөвхөн тэр хүн тамирчнаа эрүүл мэндийг хамгаалахаас гадна бас монголчуудыг бусдыг олон нийтийн эрүүл мэндийг бол бас хамгаалдаг аль алинд нь хариуцлага хүлээдэг байх ёстой гэж харж байна. Одоо нөгөө одоо манай өрсөлдөгч багийн нэг асуудал гараад байгаа чинь тэ ингээл ер нь бол ингээл энэ кейсүүд гарч ирээд байгаа учраас бид нар энийг хөндгөөс өөр аргагүй. Тэгэхээр багууд одоо тэр гэрээ гэж байна тийм үү? Контрактн дээрээ одоо зөвхөн одоо нөгөө сакс тоглож болно гэдгээс гадна одоо биднээс нэг иргэний өмнөх авахд илүү сэтгцээ үзүүлэл ингээл бүх юм үзүүлж тэ тэр тэгэхэд бас гэрэл батлуулахад илүү бас нэг тэр шинжилгээ өгдөг тэ тэр шиг шинжилгээ өгөх ёстой. Дундуур нь магадгүй сорил маягаар бас авдаг байх ёстой. Хэрвээ тэр хүн авцсан байна гэдэг чинь бэлгийн замын халдварт өвчин авцсан байна гэдэг нь өөрөө угаасаа 100% өөрийнхөө ажлыг хийх боломжгүй болж штэ. Тэгэхээр тамирчны зүгээс талбай дээр 100% тоглож чадахгүй байна гэдэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжгүй болцсон байна гэж. Тэгэхээр тэр хүн ажлаа 100% хийж чадаагүй учраас цалингаа асуулах юм уу сахилгын харах хэмжээ авах хэрэгтэй байхгүй. Тэр багийг хохироогоод шүү дээ. Би өвдсөн учраас тоглож чадахгүй байна. Тэр нь зүгээр ханаад манад биш байхгүй. Өөрийнх нь сахилга баттай нөгөө юм юунаас хамаарад өвчин авч учраас багаа хохироогоод талбай дээр тоглож чадахгүй. Тэгэхээр баг тэн дээр одоо тамирчид 10 та 20 мянга 30 мянган долларын цалинтай болсон тий. Тэр 10 хоног 20 хоногийн хугацаанд тоглож чадахгүй байгаа хугацааны тэр 20 мянга 30 70 80 90 сая төгрөгийг баяр хохирож штэ. Тэгэхээр багууд чи ингээд өөрөөсөө шалтгааллах буюу бэлгийн замын халдварт өвчин авсан учраас чам цалин гэж нь төлөхгүй ийм шахилга арга хэмжээ авна гэдэг юмыг хянах ёстой гэж харж байна. Энэ одоо магадгүй хүмүүст юу вэ гэж бодогдох. Гэхдээ гэрэн дээр мэрэгжлийн л бай гэвэл зайлшгүй энийг тусгаад хяндаг юм байх ёстой. Энэ зөвхөн тамирчнаа хамгаалахаас гадна бусдыг бас хамгаалах зүй ёсны эрүүл тогтолцоо угаасаа л байх ёстой. Бид нар иргэний үнэлгээ авахтаа хүртэл шинжилгээ өгдөг шүү дээ, тийм үү? Чи яалчгүй сахилга батлаа байхгүй тий. Дээрээс нь тийм одоо ямар нэгэн байдлаар өвчин авчлаа гэж бодох чинь за одоо төсөөлөлд одоо энэ плей-офф гээл эхэлсэн чухал тоглолтууд явж байгаа тэр хүн
хэрвээ өвч авчих юм бол тодорхой хугацаанд те биеийн тамирын төсөлөдлөө гэж хоригдсон шүү дээ. Тэр өвчлөлийн хугацаанд. Тэнгүүд нөгөө талаараа тэр тоглоод бас л бага аврагвал тоглож чадахгүй л гэсэн асуулт гарсан юм л та. Яг тэр чинь бэлгийн халдвар төвчнөөс ч гадна нөр бусад гэмтэл мэтэл бүгд орно шүү дээ. Эмчийн үзлэг хяналт гэдэг чинь бүх юм одоо сэтгэл зүйч гэсэн ингээд орооч те. Энийг бүгдийн цогцоор нь онцлогоонд шинжилгээнд оруулахаас гадна тэр чинь эрэхтэн нэг биш. Залигийн тоглолтын өмнө нь биш. Явцад нь ингээ хянжих хэвээр одоо тим систем байх хэрэгтэй. Одоо рандом байдлаар гэдэг чинь одоо нэг NBA дээр нэг драг тест авдаг шиг байхгүй. Ер нь бол рандом байдлаар бас шалгацдаг. Цочроо хөдөл тэд нар ч мөрдөгдөв. Дээрээс түрүүнд хэлсэн нөгөө легоноор тамирчид бид нэр бас ингээ сонголтоор хэрэгтэй сайн тамирчныг авах боломж ингээд нээгдсэн байна. Тим чадвартай болчлоо гэж. Тэгэхээр чи мэдээж тэр тамирч чинь цаашдаа бас ирээдүйд амжилт гаргах өөр рүү явах тим зөндөө одоо тухайн хувь тамирчны хувьд асуудлыг хөндөх учраас бид нар яг энэ Монголын лигийн системд яг энийг ингээд цогц оруулж өгөх хэрэгтэй болж байгаа. Яг эрүүл мэндийн талаас. Чинзоо чин тоглогч байлаа, тасгалжуулагч байлаа. Ингээ явж байгаа хооронд яг ингээд гэмтэл бэртэл авч яасан тамирчин хэр их байна Монгол. Тийм Монголын лигийн үед хэмжээний ч юм уу тийм тоглолтын үеэр гэмтсэн жишээ кейсүүд байна. Ямар арга хэмжээ авч яасан. Легоноор тамирч ч гэсэн бас гэмтэл яадаг үлээ тий. Ер нь юу яж ирсэн. Одоо бид нар тамирч яг нэг спортын онцлогоос хамаарат гэмтдэг тохиолдлууд нь жишээлбэл сагсан бөмбөгдөр шагаа өвдөг тий. Тийм эсэл аяг өгөх тохиолдол. Тий нөгөө толгуур эрэхтний нөгөө явах үед ангийн гэдэг шиг толгуур эрэхтний гэмтлүүд аяг тохиолддог. А тухайд бид нар ч нөгөө нэгдүгürt Монголд бас хагалгаа хийж мэд чаддаг хүн цөөхөн байсан юм шиг байгаа. Одоо ингээргээ бодоход юуны Sharks багийн одоо нөгөө Монголын лигийн тэргүүн тоглогч манай хот баяр чи өөрөө тэр одоо миний ойлгочоор ECL мэсэ PCL хавцаал гэмтэл аваад тэгээ Монголд тэрийг бас хагалгаа хийж мэдчих чадах хүн байхгүй жаад пак багш Солонгост имлэгт одоо ийм имлэгт очиж ингэж хагалгаа оруулвал хэрэгтэй сайн байна гэдээ очиод хагалгаа хийлгээд ингээд ирүү сайхан болж исэн. А хэрвээ Монголд магадгүй хийж чаддаг мэд чаддаг байсан бол хилэгчил байсан байлгүй дээ тий. Тэр хэдэн онд? Тэр чи одоо 2006 7 оны үед байхгүй юу? 6 оны үед тавьцаахгүй. Тэгэхээр тухайн үед миний ойлгож байгаагаар манай ангаах ухааны салбарынхан тэрийг сайн мэдж чаддгүй байсан. Тэгээ бид нар ч өөрийгөө тэрийг таньж мэддэг байсан. Тэгэхээр тэрний дараачаас одоо энэ ахилсын гэмтэл байна. Тэгээ ACL PCL гэдэг шиг энэ гэмтлээс болоод ер нь бол ийм жишээ таа байсан. Ахилсаа гэмтээс юм талбай дээрээ тоглоно гэж боломжгүй л гэж ярьдаг байсан. Одоо 100 хүн байхад нэг 10 нэр гэж ир тоглоно. Тэрнээс 3 нь хуучин төвшөндөө тоглоно те. 3% байдаг байсан бол өнөөдөр спортын ангаах ухаан, спортын гэмтэлтэй яг recovery хийх нөхөн сэргээ сайжирсан учраас эргээд 80-90% талбайдаа ахилсаа тасчаа тоглож болдог. Одоо энэ хамгийн том жишээ манай Цэнгүүн баяр биш. Ахилсаа 2 удаа таслаа. Тэгэхдээ одоо яг өнөөдөр лигийн төвшин тоглол явж шин. Тэгэхээр энэ эргээд нөгөө спортын гэмтлийг бид нар сайн эдгээдэг, recovery хийдэг ингэж чаддаг болцсон учраас л одоо энэ гарчин нэг харж байна. Тэгэхээр энэ толгуур эрхтнүүдийн гэмтэл их тохиолж байна. А одоо биднэрт нэг байхгүй байгаа юм. Энэ гэмтлээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудал. Тэр чинь нэг гівгэн зүгээр байж байгаа юм ирчдэг юм биш үү? Нөгөө урдч нөхцөл буюу өмнө нь ингээл гэмтгэл юм буруу хөвшил дадал одоо нойр хоол юу гэдэг бүх юмнаас бүрдээ сэмэрч явсаар байгаа л нэг өдөр гэмтдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө төрөний гурвуулгын нэг санаа нэгдээд байгаа юм шүү дээ. Эмчийн багтаа байх юм бол тогтмол үзлэгт хамрагдаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдаа явж байгаа юм бол тэр хүн тийм гэмтэлтэй уулзрах эрсдэл багасгана л гэсэн тийм бодол бол байна. Спортын гэмтэл гэдэг дээр болохоор түрүүнд ярьсан багийн эмч байна, цаана ортопедгийн эмч гэдэг. Тэгэхээр тэн дээр одоо бол баг болго эмчтэй шүү дээ. За тэр нь яг үндсэн нарийн мэрэгчлэр төгссөн эмчнэр байж байна. Тэгэнгүүт спортын гэмтлийн эмчийг бас амруулах хэрэгтэй байна. Гэхдээ тэр хүн заавалчгүй багийн тоглолтын дээр байгаад албагүй. Тийм. Тухайн багийн эмч ийм асуудал байна. Ийм асуудлыг яах вэ гэдэг тэр ортопед гэмтэл соггийн мэрэгчлийн эмчтэйгээ харьцдаг. Тэгэхээр ийм бас нөгөө хамтын ажил чухал байгаа. Тэгэнгүүт түрүүний гэмтлээс урьдчилан сэргийлэх дээр чинь чи бас яг хамт орч. Яг гэмт одоо эхний ээлжинд гэмтцэн өнүүдээр ямар тусламжийг яаж үзүүлж байгааг дээр Цэнгүүн баяр дээр хэд 2 удаа ахиалаад тасалж байсан гэдэг. Яг тухайн үед эмчлэгийг хаана хэлж тэр талаар мэдээлэл. Тэгээд гэмтсний дараа хэдэн сарын дараа хагалгаанд орж исэн. Жишээлбэл өмнө нь бол ахиалсын хагалгаанд орсны дараа жилийн дараа буцаад яг итгэвтэй хагалгааны Цэнгүүн баяр спортоо ороод явж идэв. Одоо ч чинь багасаад шүү дээ. Тусламж үйлчлэг сайжруулах тийм. 6 7-оос.
Монгол таалагаанд орсон. Дээрээс нь сэргээн засах эмчилгээнд бас Монголд явсан. Монгол эмнэлэгт. Тэгэхээр бас хамаагүй нөгөө эмнэлэг ярих рекламч болдгоо. Тийм. Тэгэхээр ямар ч Цэнгэн баярын кейсийг бол мэдээ та. Монгол таалагаанд орсон. Монгол сэргээн засах эмчилгээнд явсан. Тэгээд тэр буцаад одоо мэрэгжлийн байдлаараа хിവэрээ тоглож ийн гэдэг чинь Монголын анаах ухаан одоо ямар болж хөгжсөнийг харуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр бас ингэж бодлоо. Тулаа яа л та. Одоо яг ахил тэ борины шүрмс гэж ярьдэн шүү дээ Монголын. Тэнгүүд энэний яг тодорхойлтын яриад тэ бас зарим мэдэхгүй хүмүүс ээжүүлж тасрах. Тодорхойлтын яриад иймэрхүү арга хэмжээ авдаг тэ Монголын хэмжээнд гэдэг талаар. За саяхан Японоос ирсэн Япон Монгол хоёр яг ялгаа байхгүй л байгаа бах тэ хийгдэж байгаа юу. Эмчилгээний яг мэс заслын хувьд бол ялгаа байхгүй манайх бол яг тэр төвчөнд өнжөө бас их тохиолддог кейс шүү дээ. Тэгэхээр энэ шилдний арын энэ тавхайг доош нууглагч булчин баггүй. Булчингийн төгсгөл нь үсгийн ясанд бэлэх тэр тасарна. Шүрмс ястай бэлэхтэй хэсгээр тасарч болно. Шүрмс булчинтэй хэсгээр гэмтэл тасарч болно. Эсвэл булчинтэй хэлж тэр шүрмчин дэшээ булчингийн хальстай болно. Хальснаараа задрах урагдлууд бас байна. Тэгэхээр байрлалаас хамаарат энэ эмчилгээний мэдчлэлийн хувьд өөр хаалганы дараа авах арга хэмжээ бас өөр болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нарийн одоо яг стандартын дагуу эмчилгээнүүдийг хийх нь чухал. За мэс заслын дараа 3 сараас 6 сарын дараа одоо орчин үед бол шууд спортоор хичээлэх боломжийг нь хангах боломжтой. Гэтэ тэр чинь байнга хяналтанд ор. Хэр байна, өвдөлт найрлсан нь өөрчлөлт харагдсан уу? Энэ яг ахилийн хувьд хэр авч ийн. Ахилийн хувьд бол тасрах нь аюу илбэг гэдэг хүн болгоо одоо баг ер нь спорт сонирхч байгаа залуучууд яавал тасарсан байна гэдгийг ер нь бол нэлээд мэддэг болсон. Гэтэ ахилийн хувьд бол одоо онцлогооны хувьд те ярил үзэлтэй. Онцлогооны хувьд бодит үзлэг болоод эхоогоор онцлчих бүрэн боломжтой. Нөгөө залуучдын хувьд MRI гэж сорон зан резонанс томограф гэл энийг бол заавалчгүй толгой дараалал хийгээд халбууд ир чи өөрөө жоох өртөх ихтэй шүү дээ. Өртөх ихтэй шинжилгээ инженеэр хэлэх чинь 300 гаруй мянга болч тийм. Тэгэхээр онцлогооны хувьд бол ахилийн хувьд бол аюу амархан. Тэ эхо яа чинь бодит үзлэр хий чинь. Энэ ахил бүрэн тасарчээ. Мэслэмжлэгээ шаардлагатай болох нэ гэдэг болчихно. Тэгээ түрүү яснаа 3-6 сарын дараа ерөөдөө спорттой эргэж ирэх боломж бол болчихж байгаа. Сэргээн засах хэмжлэг хэр их явснаас шалтгаалаад. Түрүүний ярьсан нөгөө өрсөн сэргийлэх гэл. Одоо өрсөн сэргийлэх байдал чинь нэлээд хөгжчихэд байгаа байхгүй. Нилээд эмнэлгүүдээр одоо биомеханик гэлээдэг те. Энэ дээр аль талынх нь хөлнийх нь булчингийн хөгжил сул байна, аль нурууны булчингийн хөгжил сул байна гэдэг. Нөгөө тулгуур эрхтний чинь бариад байгаа булчингуудын хөгжлийг харьцаж болж байгаа. Тэнгүүд хоёр талтай ингээд одоо баруун гэл ярьдэж те. Баруун талтай залдаг, баруун талтай байвал баруун талынх нь булчин хэрэг хөгжсөн байх юм бол тэгээ зүүн талыг нь тэнцвэржүүлэх байдалтай. Энэ хоёр талын баруун зүүн хоёр хөлчин хоёулаа тэнцвэртэй ээжж одоо өсрөөд буухтаа хүртэл жигд ачаал гэж байгаа те. Энэгээрээ дагаад гэмт хэрсэл багасч байгаа. Тэнгүүд одоо нөгөө булчингийн хөгжлийн чинь үнэлдэг аппаратууд Монголд нэлээд эмнэлгүүдээр ороод ирсэлээр өрсөн сэргийлэх боломж нэлээд боломжтой болчихж байгаа тийм. Өрсөн сэргийлэх нь бол одоо ахил чинь шууд гинт зүгээр жаад тасарчгүй шүү дээ. Багаар гэмтэл ачаалал өндөр хэмжээнд авж ягаад тасарчлаар тэрнээс баг зэргийн гэмтэл байна уу? Гэмтлийн зэргээр нь ишт онцлоод бид энэ дээр нь анхаарах юм байна. Ачаалал ингэж үг гэж зөвлөгөө авах шаардлагатай. Дээрээс нь гимтсний дараа за эмчилгээ хийлсэн 3-6 сарын за 6 сарын дараа ирээд спортлоо. Гэхдээ тэн дээр яг вэ гэхээр ахиад нэг эмчийн яналч чухал. Яагаад вэ гэхээр нэг 6 сарын хугацаанд тэр булчин чинь бас бүрэн үйл ажиллагаанд орохгүй болохоор буцаа сулар чинь жижигхэн болчих. Нөгөө талыг харьцуулах нь. Тэгэхээр чухал юм тэр булчин хуучин хэвэнд нь оруулах ахиад эмчийн одоо хяналт нөгөө хөдөлгөөн хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр хүн өстой яг 100% буцаад хүчтэй ажиллана. Тэгэхээр энэ бол нэг мэдсэлт ороо зүгээр болчлоо гэсэн үг биш. Тэгэхээр ер нь бол миний ойлгож байгаа цогцаарах хэмжээ явах нь шүү дээ. Ингээ урдсан сэргийлэх нь дараа нь орсны дараа 100% болохын тулд ингээ хяналтанда энэ бол бас тамирчнаас маш их сахилга шаарддаг хэвээр. Нэг ийм болсон юм аа. Нэг 2-3 жилийн өмнө Фебагаас ирж Монголд нэг сургалт орлоо. Гэсэн чинь ер нь бол одоо дэлхийн нийт массаараа нэг тийм бодигийн дасгал хийдэг үлээ шүү дээ тамирчид. Ер нь сакс хөл бөмбөг гэлтгөө бүх спорт хүчтэй байвал болно гэсэн юм л ойлголттой байлаа шүү дээ. Нэг Дуай Товрд Моврд ямар байлаа те. Нэг юм дээрээс нь л халаал хятаал юм нэг юм бак бодигийн тамирчин шиг л саксчтай байлаа шүү дээ. Тэгсэн чинь Фебагаас ирж тэр одоо Монгол заасан одоо тэр инструктор багшийн зааж байгаагаар болохоор одоо сакс бөмбөгийн спорт хүнд жингээр буюу тэр одоо бодигийн дасгалууд хийхийг юм хорцсон болцсон хэрвээ та тийм хүн жингээр бодигийн ийм одоо power lifting гэдэг ийм төрлийн дасгалууд хийх юм бол таны бэртэх магадлал бүр ихээ. Та
ийм одоо лайт буюу хөнгөн оролдоор олон хийгээд шөрмөц булчингаа чангалах байдлаар явах юм бол таны бэртэх магадлал багаснаа. Одоо спортод бол хүч гэдэг юм тийм амар чухал биш болчиход байгаа байхгүй юу? Нөгөө тактик бус юмнууд нь хөгжөөд ирэхээр өмнө нь яг нөгөө бус юмны хөгжил бага байсан учраас одоо юу гэдэг хүч амар хүчийг чухалчилдаг байсан. Тэнгууд одоо ингээд шийдэлч гэдэг юм уу техник энэ ингээд хүчийг дийлэх юмнууд нь ингээд одоо хүчин зүйлүүд нь гараад ирчээр хүчийг хүмүүс чухалчлага болж байгаа. Тэгээ хүчийг чухалчлаад байхад яадаг байсан бэ гэдэг нь хүний бэртлэх магадлал угаасаа сагсанд хэрэггүй баахан л бодигийн дасгал хийгээд байхаар чинь сагс чинь хүн бэртэн штэ. Тэгэхээр тэр фебагийн инструктор багшийн хэлснээр болохоор ийм хүчний дасгалыг чинь одоо өөр болцсон шүү, өөр төвшөнд очсон шүү. Ингэж хийдэг болцсон шүүгээд ер нь тийм мессеж өгсөн, заасан. Монгол дээр сургалт хийсэн. Тэгж яхад бол ингээд хэлснийхэн дараа л бодчихлох юм. Нэрээ тийм биш. Тэгэхэд бид нар чинь цээж хахаа суулт хийгээл тэ одоо яад ингээл яг бодигийн тамир чинь шгил юм хийгээд идэг байлаа шүү дээ. Тэнгуү сагсанд тэр булчингууд яг хэрэгтэй юу? Хэрэггүй юу? Одоо тэнгуүд энэ гидсний булчин хип гэж ярьдаг те. Эднэр мэдэр чинь баланс бэртэл мэртлээс амар хамгаалдаг. Тэнцвэр болдог нарийн булчингууд хэрэгс амар чухал байгаа байхгүй. Тэгсэн чинь бид нар энэ том булчингуудаа хөгжүүлсэн, жижиг булчингоо хөгжүүлээгүй. Тэгэхээр л амархан бэрчдэг байсан байна гэдгийг хэлснийхэн дараа ойлгосон. Тэгэнгუთ спортын чинь ингээ хөгжлийн чиг хандлага тэгээд дагаад ангаах ухаан юмнууд нь ингээ цогцоороо бас нэг өөр чиг юм руу явж байгаа юм. Тэрийг мэдхгүй болвол өөрийгөө эрсд оруулаад авах юм байна. Магадгүй одоо мэрэгжлийн багууд дээр асар их мөнгө зарж байгаа учраас энтэй ингээд өдөр тутамдаа мэдээж хөл нийлүүлж алахгүй бол тэр зарцуулж байгаа мөнгө цаас нь хий хоосон одоо зарцуулагдах магадлал амар их байгаад байгаа юм байна л гэж бодсон. Одоо нөө юун дээр ярил л да. Тэгээд одоо Асын хөлгүүд баг руу иргэд орё л да. Одоо Азийн тэмцээн рүү явсан шүү дээ. Азийн лиг рүү. Тэгэхэд тэнд та хэдээс эрүүл мэндийн чек код авч ирсэн. Одоо нэг өөр оронд очиж тоглох гээд шүү дээ. Авсан. Феба бол яг бүх тамирчин чинь одоо эрүүл үү те? Одоо эрүүл мэндийн үзлэгт ороод ингэс бүх шинжилгээ юмнууд өгснө гэдэг бол одоо Монголд иргэд ирэхэд авсан. Одоо тэгэл яг тэр миний ойлгосноор бол тэр нэг фебагийн нэг тийм дүрм журамдаа заагц стандарт баг шиг байна. Одоо эргээд ямар нэг эрсдэл гарвал хэн хариуцлага хүлээх вэ яах вэ? Тэгвэл лигийн хэмжээнд одоо лигт одоо жишээр эхэлж яхад тухайн та багуудын мэдүүлгийг мэдээж авдаг байгаа шүү дээ. Тим тоглогч байна гэх. Тэгэнгүүт энэчнээс Монголын лиг Монголд зохион байгуулагч яхад Монголын зохион байгуулагч талаас за багуудын танаа тамирч чи эрүүл үү гэдгийг чек авдаг. Авсан. Яг лигийн хэмжээнд оруулаад авсан. Гэхдээ яг нөгөө дотор нь ямар шалгуур үзүүлэлтээр ямар шинжилгээ авахыг нь сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан тийм юм бол зохион байгуулж ийсэн. Гэхдээ эргээд тэрнийхээ хяналтыг бол яаж хэрэгжүүлж байгааг бол би мэдэхгүй. Тэгэхээр эн чинь бас чухал байгаа юм л да тий. Ямарваа нэгэн байдлаар гэмтэлтэй нэг бол одоо хамгийн энгийн бас нэг спортын анаах ухааны чинь дагаад энэ юу байх ёстой вэ гэдэг юм зүрхний спортын зүрх гэдэг чинь өөр айгу онцлог байдаг те. Наад сэдв чинь яг ингээд цалих гэдэг болохоор би түрүүн ярьчихсан нэг комент өгч. Тэрний юу вэ гэхээр түрүү нөгөө булчин хөгжүүлэх нь одоо болохгүй гэдгийгсэн шүү. Тэр яг аахгүй тэр чинь яг л булчин хэд хөгжөөд чанга болчихно үений хөдөлгөөнд нөлөөлнө. Хоёрдугаарт спортууд дээр одоо юу гэдэг спорт сагсан бөмбөгийн спорт за бейсбол гэдэг юм бүхий спорт волейбол тэр чинь өөр биомеханикуудаар ажиллаж байгаа булчингууд байгаа учраас тэн дээр яалчгүй судалгаа хамгийн чухал. За бусад орнууд ялангуяа спортын сайенс спортын эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг төвүүд бол бүгд ямар чиглэлийн спортын ямар булчин оролцож байна гэдэг дээр судалгаа хийдэг. Тэнгүүд тэн дээр яаж юм гэхээр нөгөө булчин хамаагүй бүх булчин хөгжүүлж болох вэ гэдэг чинь тухайн спортоор хичээлж хаад ямар хөдөлгөөн хийж тэн дээр оролцож байгаа булчингуудын судалгаа нь чухал. Булчингийн хүчин чухал юм уу? Тэн дээр баланс буюу ялангуяа үений тэр доктортой байдал хамгийн чухал юм. Доктортой байдал хамгийн чухал. Тэгэхээр доктортой байдал юу булчин шүрмс үе холбоос. Тэгэхээр одоо зүгээр жишээлх юм бол өөр гүйдэг одоо тамирчдын өвдөгний өвдөлт өгөх. Тэр ихлээр ихтэй гэмтлийн биш шалтгаантай. Хит их ачааллын дараах өвдөгний үеийн дээр гарч байгаа өвдөлтүүд. Тэн дээр юу гэдэг гэхээр хит одоо хөлийг тэнэглэгч булчин, гуйны булчингийн чангарал ямар арга хэмжээ авах вэ гэхээр тэн дээр булчин сулж өгөх хэмжлэг гэж чухал. Зарим талаар нөгөө талын үнцгээс за нөгөө хит нөгөө гүйдэг хүмүүсийн булчингийн хөгжил нь нарийнхан болчдөг. Тэн дээр бас судлах хэрэгтэй гэдээ бас янз бүр. Тэгэхээр хүн болгон дээр хувийн одоо судалгаа шинжилгээ тактик чухал байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бол
Би санал нэг байна. Чинтэй тасалжуулагч гэдэг. Тийм байна. Биомеханик гэдэг одоо яг сая биомеханик хэлсэн чинь нөгөө манай FIBA-гийн инструктор эрэхтэй Жешко Васильевич гэдэг асуудлууд сүүлийн 2 жил хамтдаа дасгалжуул авраг авсан коуч маань одоо дасгалжуулагч нарт сургалт ороод тэгж явж байхдаа бүгд яг нэг сешн хичээлийн нэг тийм цагийг яг биомеханик сагсан бөмбөгийн биомеханик гэдэг уу яг саяын чинь ярьсан тий одоо батлага юмч ярьдаг шиг ингээд ямар очингуудыг ашигладیں۔ Тэгэд насны онцлогтой ярьжсэн байна. 12 10 наснд яг тэр одоо сакс тоглож байгаа хүүхдийн биомеханикт ямар болчингууд ордیں۔ Ямар болчингууд нь хөгжсөн байдیں۔ Тэгээ одоо уян хатан flexibility нь ямар байдیں۔ Тэгээд ийм хідэн наснд юуг нь хөгжүүлж болдیں гэдээс. Тэгээд миний ойлгосноор энэ бас нэг биеийн бүтэц тэр одоо биомеханик хичээлийг орчуулж байгаа л хүн шүү дээ. Тэгээд тэрний нэг босоо болчин, хэвтэй болчин, нэг цагаан болчин, хөндлөн болчин гэх нэг 2 болчин байх шүү. Тэгэнгүүт тэр бидний биеийн онцлог болохоор 60-40 буюу хүчний болчин 60, тесрэлтийн болчин 40 гэж одоо тэр манай Жешко Васильевич коуч тэгж байгаа байхгүй. Одоо энэ гадаад импорт тамирчин өнгө тарьстай тамирчдын тесрэлтийн болчин 70, хүчний болчин 30. Тэгэхээр биеийн тэр нөгөө болчингийн бүтц нь 2 өөрөө. Угаасаа тэднэр шиг бид нар тесрэх боломжгүй булчингийн бүтц чинь өөр учраас эндээ тесрэх боломжгүй гэж нэг юм ярьсан. Дараагийн нэг санаа болохоор хүний хурдыг одоо бид нар амар бэлтгэл хийгээл амар хурдан болчих юм шиг яриад байдаг штэ. Анх биологийн өгөгдөл буюу анх ингээ ээж аваас авсан генетикийн өгөгдлөөс хурдыг 10% л их сайжруулах боломжтой гэсэн. Тэрнээс илүүгээр тэ ингээл бэлтгэл хийгээл бол 100% сайжирч идэх юм биш. Тэгэхээр энэ хүн цаанаас нь өгөгдсөн биологийн тэр тесрэлт хүч хурд гэдэг юмыг хамгийн ихтэй хүн ингээд асар их ажиллаад бэлтгэл хийх юм бол 10 хүртэлх хувь сайжруулж болд юм байна гэдэг юм хэлжсэн. Тэгэхээр одоо энэ талбай дээр тоглож байгаа тамирчид бол одоо зарим нь бусдаас хурдан биш. Энэ бол биологийн өгөгдлийн хувьд, генетикийн хувьд бусдаас л өөр байсан болоод хурдан байдгийм байна гэж би бол ойлгосон. Одоо Монголын лигт бол ямарсан шинжилгээ авч байгаа юм ба штэ. Тэгэнгүүт энэ дээр нөгөө хэлэх гээд байгаа юмны юу юм гэхээр за бид нар зөвхөн бэрхтэлгэмтлийн үнэлээд байдаг. Энэ дээр нэг орхиж байгаа юм ба. Одоо спортын анх ухааны салбарт бас нэг салшгүй нэг юм бол спортын зүрх гэж юм байгаа байхгүй. Тамирчны зүрхний онцлогуд гэхэд үүнтэй холбоотой бас гинтийн нас оролтууд гарсан кейсүүд их байдаг л да. Гадаадд ч Монголд ч одоо зүгээр энгийн бид нэр хүртэл одоо би анх эмчийн гар нөө 103-аас эхлээл явж ирсэн. Жоо хахад чинь зүгээр л нэг албан байгууллагын саксны тэмцээн дээр хүн нас орсон байгаа байхгүй. Яасан гэхээр зүрхнээс бол зүрхний шигдээс болол. Тэнгүүд энэ дээр нөгөө талаараа юу ярьж байгаа гэхээр нөгөө бид нэр тамирчид болоод дангаан гагцгүй тамирчид гэдэг байхгүй. Давхар бас та би бүгдээрээ тий эрүүл мэндийн тогтмол өртлөн сэргийлэх үзлэгт хамрагдаж явчих хэрэгтэй байна. Тий. Тэгээ нөгөө талаасаа дээрэс нь хэрвээ бид нэр тамирчингаа эрүүлгээд үнэлж байгаа бол давхар нөгөө эрүүл мэндийн даатгал гэж юм байгаа тий. Тэр бас нөгөө нэг ер нь багууд тий тамирчтай хэрэг даатгуулдаг бол дээрэс нь зүрхийг хэрэг орхитуулдаг бол ажилласан байна л да. Бас Монголд бол нэг хараахан зүрхний талаар яг ингээ өрсөн сэргийлж байгаа хүслэгт хамрагч байгаа хүн ховор ахлагч хараад байна л да. Яг хөө миний зүгээс бол одоо яг зүрх гэдэгтэй бол санал нэг байна. Тэгээд саяхан манаваг ч гэсэн те дасгалжуулагчаа цаг усаар бас харамсалтай байдлаар алдлаа. Тэгээд энд бас гол шалтгаан нь бол зүрхний асуудал байсан. Тэгэхээр тамирчин хүний зүрх өөрөө энгийн хүний зүрхнээс том болцсон байдаг. Эргэж хийж ирдэг те. Тэгэн гууд бид нар энийг өөрөө энэ дотоод эргэтний мэддэг тэрнээс урьдчилан сэргийлээд гарч болох эрсдлээс хамгаалдаг байх ёстой юм байна гэдгийг бол ойлгож авсан. За тэгмээд өнөөдөр Монголд энэ даатгалын асуудал бас жоохон сул дутмаг байна гэж хардаг. Ер нь бол яг сая манай баг дээр бас тодорхой тоглогч нар эрүүл мэндийн асуудал байж болзошгүй гэсэн нөхцөл гараад бид нар Солонгос руу болон гадаад улс руу явж нарийн мэрэгжлийн шинжилгээ хийлгээд асуудалгүй байна гэж нөхөн сэргийх эмчилгээ тий ийм юмнууд хийлгээд явсан тохиолдол гарч байгаа. Тэр бүхэн бол илүү гэрээнд заагдсан гэхээс илүү баг өөрөө ёс зүйтэй хариуцлагатай байгаа учраас л хийгдэж байгаа асуудал. За өмнө бас миний сонссноор BCH багийн нэр бүхий тамирчид одоо Солонгосын сонготой эмнэлэгт тий мэдээж үн төлбөр өртөг өндөртэй эмнэлэгт очиж 3-4 тамирчин хагалгаанд орсон. Одоо багаас бүх зардлыг хариуцсан гэж суул сонсож байсан. За мөн бас нэр бүхий лигийн баг гэмтсэн тамирчныхаа бол тэ хайхраагүй хайсан өөрөө нуруу турууны бэртэл гэмтлийг одоо эмчлүүлсэн гэдэг юм кейсүүд гарч ирсэн. Тэгэхээр
баг нь илүү санхүүгийн чадвартай мэрэгжлийн байх юм бол имжлүүлээд байгаа баг нь хариуцаад байгаа асуудал байна. Баг нь мэрэгжлийн бус байхаар тухайн тамирчин хаягдаад байгаа юм асуудал байна. Тэгэхээр энэ бүхэн бол нэг тийм сэтгэлтэй баг байж байгаа тийм үү, яцуутай баг байж байгаад явцдаг асуудал биш юм байна. Тогтолцооны хувьд лигээс та нар ингээд бүх тамирчтай эрүүл мэндийн одоо үзлэг тамруулаад ямар нэгэн өөрөөс нь шалтгаалаагүй буюу одоо скутер унж байгаа ч гэдэг юм уу, сан хоккей юм янз бүрийн спортоор хичээлж байгаад бэртээгүй буюу талбай дээр бэлтгэл сургуультай хийж байгаад бэртсэн, эсвэл одоо механик үйлчлэл буюу янз бүрийн те бусад одоо битүү гэмтэл гэж ярьдаг тийм гэмтэл авсан тохиолдолд баг хариуцдаг байх ёстой. Баг тэгэхээр мэдээж гээгүүн тэр чи эдэнчтэй өрний төлбөр мөнгө гарч болдошгүй учраас тэрийг өөрсдөө бас тэр их өөр төлбөрт унахгүй тулд даатгалдаг байх ёстой. Тамирчтай даат. Одоо энэ лигийн би юу даатгалсан болов? Би бол 100% гэж бодохгүй байна. Нэгдүгээрт лигээс тамирчтай даатгуулдаг байх ёстой гэсэн стандарт тавих ёстой байна. Хоёрдугаарт багууд даатгуулад тэр даатгалаараа эргээд тамирчдаар асуудал гарахаар бүхэн төлбөр юм олгодог асуудал байх ёстой байх. Тэгэхээр энэ бол тогтолцооны хувьд яалчгүй байх ёстой. Эрүүл тогтолцоо, эрүүл одоо элементтэй хүчин зүйл. Тэгэхээр энийг одоо 100% манайх дотоодынхоо лиг дээр одоо өнөөдөр өрсөлдөөнтэй их мөнгө эргэлддэг болсон гэдэг хэдүүлээ түрүүн ярьлаа шүү дээ, 50 тэрбум төгрөг эргэлддэг болсон ийм зах зээлтэй болсон лиг дээр энэ хүчин зүйл өөрөө байх ёстой асуудал. Цаанаас нь дөрвөндөө заачмаар юм шүү дээ. Дөрвөндөө заагаад та даатгуул ингээд бус бэртэл гарсан тохиол өөрөөс шалтгааллах бэртлээ бол өөрөө хариуцна. Бус яг бэлтгэл сургуульд бол ийм бэртлүүдийг бол баг хариуцна. Баг хариуцахдаа даатгалын компанитай. Даатгалын компани гарч болох бүх санхүүгийн одоо эрсдлийг хариуцна л гэдэг ийм тогтолцоод шилжүүлж байгаа. Энэ илүү эрүүл гэж харж байна. Тэгэхээр одоо энэ бас яг зарим багууд дээр байгаа. За жишээлбэл манай баг цаг дээр бол тодорхой хэмжээний бас даатгалын компани мамбад хамтарч ажилладаг юм байдаг. Ер нь бол бүх багууд байх ёстой. Энэ тогтолцоог бий болгох ёстой. Одоо биднэрт зүгээр яг нэг энгийн амьдралын жишээ ярихад саяхан жолоочийн хариуцлагын даатгал гэдэг хүчээр бүгдийг хийлээ шүү дээ. Тэгэхэд анхандаа л бүгд л дургуцаар хүү ёстой нэ би мөнгө өгмөрг байна гэсэн. Одоо жолоочийн хариуцлагын даатгалыг бол машин барихгүйгээд тэгсэн одоо бүгд ингэж явал мөргөлдөө даатгал гээд нөгөө гудамжинд 2 хүн хэрэлдэх асуудал байхгүй болоод тогтолцооны хувьд нь дээр нь одоо эргэцсэн хувьд ингээд нэг юм заалт оруулаад гаргалааг нь гаргаад өгчөөр тогтолцоо нь ингээд бүрдээ явчихж байгааг бид нэр энгийн амьдралын нийгэмдэр харж шít. Энүүн шиг бид нар ч гэсэн лигийнхаа дүрм журамтай даатгалтай тамирч, эрүүл мэндийн даатгалтай тамирчид талбайд гарнагдал юм заалт байж хахад л тэгэл энэ асуулт яг л одоо энэ бидний жолоочийн хариуцлагын даатгал шиг болчих юм байна гэж харж байна. Тийм яалтчгүй даатгал яг зөв л аам л да. Одоо ингээл манай яг Монголын нэг улсын эрүүл мэндийн даатгал гэдэг юм чинь бас бүрхэгэл байгаа шүү дээ. Энэ үйлчлэгээ бүрэн авч чадахгүй тий. Тэр чин бол одоо цалингаас бол маа гэл нөгөө эрх зүйн хуваар тий авчиж байгаа даатгалахгүй. Гэтэ тэрийг бид нэр яг бүрэн дүр ашиглаж чинь үү гэж нэг бас сонио асуулт байна л. Тэр яг зөвхөн машинтай харьцуулах юм бол түрүүний хариуцлагын даатгал болчих жоох. Гэтэ өөртөө юм авахгүй шүү дээ. Жолооч чинь өөний юм гээд тэрэн шиг тийм тэгээ суур даатгалж. Тэнгүүд одоо хувийн эрүүл мэндийн даатгалч ашигтай байл зөндөл л да. Одоо би чи өөрөө хувийн эмнэлэгтээ ажилтдаг тий. Тэгээ хурж ирэл над дээр одоо зарим нэг ухамсартай иргэд бол тий эрүүл мэндэд даатгалчаад байгаа байхгүй. Хурж ирэл үйлчлэг төлбөр гээл байхгүй тий. Хурж ирээд над дээр хууц бүглүүлдэг тий. Нэг даатгалын хууц өрөөд ирдэг. За тий би ийм үйлчлэг авсан. Окей би үнэ юм чинь өөдөө бичээд өгнө. Дараа нь буцаагаал нөгөө иргэн чинь даатгалаасаа нөгөөтэй хэмжлээ авчих боломжтой байгаа байхгүй. Нөгөө талаасаа бас давхар мэслийн орох асуудал. Мэслэлээр тодорхой хэмжээний зарим одоо хүнд бэртэл гэмтлүүд төр ч юм уу илүү төлбөр гарах асуудал гараад идэх хөх. Тийм үү тэрийгэ даатгалтаараа шийдчих. Тэгэхээр энд төвөгдөл чирэгдэл болохгүй айгу амар байгаа байхгүй юм. Нууц зөвшөөрөл танаа баг яг эрүүл мэндэд хичнээн төгрөг зарцуулдаг бол гарсан урсгал зардалж байт юм уу? Жилийн хугацаанд ч юм бодод үзэл. Жилийн хугацаанд яг зүгээр нэг жишээ дурдъя л да. Гэтэ энэ яг би бол яг одоо яг тэдэн сая төгрөг гэдэг юм тэгэхгүй тэр хавцаа гэдэг нь бол гандралаад байна. Өнгөрсөн жил манай баг зөвхөн нөгөө хөл боодог тейп биш үү? Тейп буюу одоо тамирчтай бэлтгэл сургуулиуд тоглолтод оролцуулахад бэртээхгүй гэдэг урьсан сэргийлэхүүднээс зарцуулсан тейпэн зарцуулсан мөнгө нь 60-аас 70 сая болсон гэж би сонссон. Тэгэхээр одоо энэ бие дээр юм байдаг хөө хэрвээ тэр чинь өндөр цалин авчаа тамирчин шүү дээ. Тэд нэр талбай дээр тоглолт бэлтгэлд орохдоо тейп байгаагүй бол нэг тоглогч $10,000 торгодог байхгүй. Тэгэхээр тэр чинь бас нөө даатгалын системтэй холбоотой яг тэд нэр цалингаа тамирчтай даатгуулцдаг. Тамирчд гэмтэх юм бол цалингийн
өөр санхүүгийн даатгалын компаниас тамирчдын дээр олон сая доллар төлөх асуудал гардаг. Тэнгууд нөгөө даатгалын компани ямар шаардлага тавьж байгаа тэгэхээр бүгд үл тэпээр боож тоглол. Шагаагаа бэртээхгүй. Даатгалаас өөрсдөө хамгаалаад. Даатгал өөрийгөө бас тэр тамирчдыг бэртээхгүй хамгаалаад тэр одоо бүх хамгаалалтаа хэрэглэдэг юм шаардлага тавьж байгаа. Тэрэн шиг манай багийн зүгээс энийг мэдээж тэпээр лигийн зүгээс боомоо гэж одоо яг NBA шиг дүрм журм байхгүй л да. Гэхдээ манай баг тамирчтай эрүүл сарууд талбайд дүрэн тоглуулахын тулд 60-аас 70 сая төгрөг зөвхөн хөл боодог энэ боолт буюу тэпийг авч хэрэгэлсэн нэг жилийн жишээ байна. Ер нь бол энэ анх одоо манай бэлгүүн өрнүүн бэлэг гэдэг энэ гадаадд тоглож байсан, солонгос тоглож байсан цөөхөн тамирчид бол одоо 2000 оны ихэнх үеэс энэ тэп гэдэг юм хэрэгэлдэг байсан. За бидний хувьд бол бас одоо жоохон бүдүүлэх гэх юм уу нэг юм уян бэнд гэж хэлээ те. Уян бэндээ сайхан хөл ийм урт юмар ингээ боочоод өмсөд өөртөө чангуудад тий тоглолцдог юм байсан. Тэгээд нэг хөл боох чинь тухай чинь 100000 чи 2010-ад 12 3 оны үед ч 100000 2 хөл боох 20000 тэр цалин мөнгө ямар байлаа те бэлтгэл тоглолтын дээр боож тоглоод авах боломжгүй байсан. Манай бэлгүүн бол одоо миний мэдж байгаа өөнөө хоёр бол тогтмол боодог байсан. Одоо эргээд энэ соёл маань одоо ингэж явсаар байгаа одоо бүх агууд руу нэвтэрсэн бүгд одоо шигшээг маг бол тепер боодог болсон. За одоо энэний нэг хамгийн том илэрлэл нь гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвхөн нэг хөлний боолтонд л манай баг бол тийм мөнгө зарцуулсан байна. Тэгэхээр цаашаага одоо энэ тамирчдын ч нөгөө юу гэж байгаа бэхэлгэнүүд тий нэг хөлний өвдөгний хамгаалтууд байна. Нэг ширхэг өвдөгний хамгаалт 800,000 төгрөгийн үнэтэй 2 фэнт хэрэгжилсэн. Хос өвдөгний хамгаалт бүх тамирчдад авч өгсөн. Нэг зөвхөн тамирчин дээр өвдөгний хамгаалтаа сая 600,000 төгрөг. Тэгээд тэр чинь хэдэн тамирчин бол 14-5 тамирчин байгаа. За тэгээд одоо нэг уудаг юмнууд байна. Одоо янз бүрийн саплиментүүд байна. Баса байна, амино байна, тэгээд пре воркаут байна. Тэгээд энэ эрдцүүд байна. Тэ ингээ бодохоор ер нь бол за нэг 200 орчим сая төгрөгийн зардал гардаг байх гэсэн зүгээр миний төсөөлөл шүү. Яг би тэр мөнгө төгрөгийн юм хараагүй байна. Тэгэхээр нөгөө их мөнгө зарцуулаад явж байгаа тамирчтай эрүүл байх үүднээс гарах ёстой зардлыг гаргаж ийнэ гэж хардаг. Энэ бол бас нэг төрлийн мэрэгжлийн чиг хандлага гэж бол би боддог. Мэрэгжлийн багуудаар байх ёстой л нэг үзүүлэлт гэж боддог. Тийм нөгөө талаараа энийг хэрэглэснээрээ бас өдөө эртэл хэмжээний бас амжилт үзүүлж байгаа гэж харж байна л да тий. Тамирчтай хамгаалж. Яалчгүй тамирчдын хувьд бол энэ хамгаалах хэрэгсэл айгүй чухалтай. Нэг хэсэг бол залуучдын хувьд бол нөгөө тейпинг боохыг гэмтсэн хүн байна гэж боддог гэсэн. Тий. Гэмтвэл тейп хэрэгэлдэг гэсэн нэг тийм буруу ойлголт явуулсан. Одоо бол нэг үе бодлоос тий энэ бол өрчлөн сэргийлэх хамгаалах хэрэгсэл юм а гэдгийг бол айгүй сайн ойлгоолох шиг байна л да. Тэгэхээр бас л алхмаар бид нэр бас дээшлж ийн л гэж харж байна. Тэгэхээр теп бол айгүй чухалтай. Теп чи өөрөө ямар нэгэн бэрхшээл гэмтэл гарахаас яалтчихгүй ингээд хазгаа гიშгч гэдэг юм уу, эвгүй гიშгч гэдэг юм уу. Тэгээ тэр болгон дээр барьж яадаг. Нөгөө булчингийн чинь булчин шүрмсийг хит их сунахаас хит урагтахаас хамгаалж яадаг учраас яалтчгүй зөв хандлага, зөв чиглэл гэж харж байна. Уян гипс гэж ойлгоод байгаа ш тий. Тий, нөөлөөр тэгж байж болно уян. Теп чи өөрөө нэг доктортой хоёр анзаагаад ш. Нэг нь нэг юм сундаг, нөгөөтөө сундаг. Сундг нь болохоор үе төгжих байдлаар хэрэгэлдэг. Ялангуяа энэ бүхий спортынхаа илүү хэрэгэлдэгтэй жудоогийнхаа. Нөгөө үе чинь ингээд илүү дээшээ хязгаартан гарахгүй шууд таг барьчдаг. Нөгөөт нь болохоор сагсан мөнгөөр хэрэглэж байгаа тип бол хөвчлэн нөгөө уян наалттай типнүүд. Тэрэн дээр бас яг би танаа нөгөө нэг теп дээр зарцуулсан мөнгө 60-аас 70 сая гэхээр аягүй сайн чанартай юм хэрэгэлдэм байна л гэж би зөвхөр дотроо бодож суулаад яа тэр одоо Монголд чинь 10-20 мянган төгрөгийн теп зөндөө шүү. Нөгөөт нь нэг хийж шогшоол хуулраа онцтой ашиггүй нэг тийм. Тийм манайх ер нь тэпнүүдээс солонгос, Японоос захиж аваад идэг. Тэгэхээр дандаа нөгөө гадны чанартай бүтээгдэхүүн бол хэрэгэлдэг. А яг нөгөө хэлснээр нөгөө бас зөндөө биш те одоо тэр чинь хуучин шиг сонголт айгу үн дагаа чанар гэдэг. Тэгэхээр аль болох нөгөө олон улсын стандарт хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний тамирчтай хэрэглүүлэхийг илүү зорддог. Тэр хүрээч тэрний үнэн нь одоо ямар байхаас үл шалтгаалаад гол нь стандарт гэдэг юм биш. Одоо бидний мэддэг нэг олон улс мөрдөд IOS стандарт гэдэг биш те. Тэр нь дэлхийн нийтээрээ олон улс хэрэглэдэг стандарт. Яг тэр шиг л одоо альва юмд хөрөнгө оруулалт хийж байгаа бол яг стандартын дагуу хийх ёстой гэж үздэг манай хувьд. Тийм тэгээд дөрөвний тамирчтай даатахаас гадна давхар танай баг өөрсдөө тамирчдын эрүүл мэндийн төлөө арын албаа бүрэн бүрэлдэхүүн нэрэн дээрээс нь зарцуулж байгаа мөнгө ч бас чухал авах. Даатгалдаа орхичих биш өөрсдөө тэндээ төсвөө батлаад тэндээ гаргаж байгаа гэдэг нь үнэхээр бахархуу штэ. Тэгээд хасын үлгүүд баг маань өдийн хүртэл юм доктортой маш олон амжилт үзүүлээд олон улстай өндөр амжилт гаргаа явж байгаад
үнэхээр түүчээ бос Монгол улсын сагсан бөмбөгийг олон улсад гаргаа явж чад маш их баяртай байна. Бас бусад баг болоод спорт сонирхч залуус одоо дан ганц дээд лиг гэлтгүү бас одоо 8 лиг ба шүү дээ, тэ. Хөгжлийн лиг байна. Эдгээр бүх бусад багуудтай бас үлгэр жишээ болж байгаа бас их бахархууштай санагчлаа. Тэгээ бас бусадтай ч гэсэн муу адилхан заавалжгүй нөгөө дээд лиг тэгэж юу гэдэг NBA шиг хамгаалтын хэрэглэхгүй бол торгоно гэж байгаа юм биш. Зүгээр л ухамсараараа л бүгд хэрэглээл хөвшчилтэй л дээ. Ер нь одоо өөрийнхөө карьерийг ботсон ч тэр дээрэс нь одоо коучинг багч юм уу нэг бол нөгөө хөрөнгө оруулж байгаа би хэд маань хүртэл бас тамирчтай шаардлага тавьчих хэрэгтэй те. Заавал хамгаалах хэрэгслээ зөв тэг гэмтсэн тохиолдолд биш гэдэг байдал ч одоо ард төсөрчлөө шүү дээ. Энийг хамгаалах зорилготойгоор хэрэгжилж байгаа гэдэг утгаараа те. Тэгээд нөгөө одоо төгсгөлд нь манай багч бас нөгөө дээдлихт 20 жил дараалаад хагас шигшээ шатанд шалгарсан бас нэг түүхэн одоо шилдэг зүрхт гэсэн үг шүү дээ. 20 жил дараалаад үлдсэн бас нэг юм түүхэн амжилтын бас эзэд болоод байгаа. Тэгээд тасралтгүй юунд үлдээж тэгээд одоо бидний чинь бас хамгийн том зорилго энэ жил 3 жил дараалаад буюу 3 бит гэж ярьдаг те. Өмнө нь 2008-9 10 онд бол хасын үлгүүд Монголын лигийн 31 жил зохиогч байгаа анх ганц хийсэн баг хасын үлгүүд. Тэгээд энэ боломж тэр болгон бас багуудаар олон тохиолддог. Тэгээд биднэрт бас тийм том боломж байна. Тэгээд бид нар өөрсдөө шалтгааллах бүх зүйлээ гэд хийгээд хичээгээд дахиад одоо юу гэдэг нь түүхтэйгийн төлөө бол ажиллаж байна. Тэгээд энэ маань зөвхөн нэг хүний хөдөлмөрхөөс илүү баг хамт олон спонсор Ариал, эмчийн баг гал асар олон хүний энэ бүтэн жилийн хүч хөдөлмөр төлөвлөгөө тэгэл шийдвэр гаргалдаг асар олон юмны уялдаан дээр бүрдчихэж өнөөдөр тэр амжилт бол ирдэг. Тэгээд хүн болгон бол одоо хичээж байгаа. За одоо биднэрт мөн BCL-ийн тоглолтууд байгаа. BCL дээр бид нар ч өнгөрсөн жил бас айгүй сайн тоглолцсон тий. Азийн аваргуудын лиг гэдэг юм буюу одоо багийн спортын Азийн аваргуудын лигээс хүрэл авцсан. За бид нарыг Дубайд жишээлбэл тоглоо явж байхад Сауди Арабид Азийн аваргуудын лигийн алт хурлын төлөө тоглолт явж байгаа байхгүй. Таадас ч дүүрсэн. Гэсэн 8-1 дээр Ал Насир буюу Криштиану Роналдог баг мултарсан гэж байгаа. Криштиану Роналдо Азийн аваргуудын лигийн 8-1 дээр мултарсан байсан. Бид нар тэнд саксныхын төрөлд одоо хүрэл авцсан явж байгаа чинь. Тэгэхээр ер нь бол өмнө бидний төсөөлж байгаагүй том тэмцээн уралдаанд ороод явж байгаа. Тэгээд энд одоо бид нар хэдий сайн хичээж одоо сайн мөс саглана. Бидний араас ирж байгаа Монголын багууд төдий чинээ бас энэ стандартад хүрээд сайн өрсөлдөх байх. Тэгээд энийг илүү сайн манлайлаа, сайн мөс саглаад ирээд одоо олон Монголын баг тэр төвшөнд өрсөлдөөсөө гэж бодож хичээ зүтгэж явна. Зөвхөн одоо юу гэдэг клубын амжилтгаас илүү Монголын сагсанд бид нар ингээд ийм мундаг байх хэрэгтэй шүү гэдэг талаа одоо үлгэрлээд зөвлөөд ингээд бүх клубүүдтэй хамтарч ажиллаа ингээд явж байгаа. За энэ удаагийн дугаар дээр ерөнхийдөө энэ Bonbon гэдэг Япон брэнд, Япон тейп, за мөн Япон хамгаалтын хэрэгсүүлээд спортод бүгдээр нэрлэдэг. Энийг нэг бяцхан гарын бэлэг байгаа. Тэгээ хөрөлцөн ирсэн бидний урилгыг баярлалаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд цаашдынхаа та хоёрын одоо баярлалаа амжилт хүсье. Тэгээд цаашдаа бас зөндөө хамтарч ажиллах юм бол гарах байлгүй те. Яг л одоо нэг салбарын л шүү дээ спорт аймаг ухаан гэдэг ямыг хөгжүүлэн ямар чухал вэ гэдэг зүйлийг хараад бас ийм подкаст яг одоо нэг өгүүлгээд тэгээд ярилцаад яах вэ гэж би тэгж байгаа юм чинь ингээд намайг нэг спортод жоохоо байдаг болохоор манай багийн ажлын ч юм уу бэрцэн хүмүүс ярил яах вэ гэд би юм чимшгэлэн болдог байхгүй. Тэгэхээр энэ болохоор яг хүмүүст бол үнэхээр ус агаар шиг энийг хэлж ярьдаг хүн байхгүй юм подкаст үзий харъя хайхаар байдгүй те. Тэгэхээр яг одоо монгол хэл дээр их юм уу хүмүүс сонсоод нэрээ ийм юм байна ингэ стон байна гэдэг юм сэтэл юм өгсдөө одоо эрүүл мэнд мэдлэг талаасаа чухал подкаст гэж бодож байна. Тэгээ та хоёрын ажилтнаас амжилт хүсье. За баярлалаа. Илүү яг энэ бидний зорилго. Тэгээд ингээд цаашдаа хамтран ажиллаа сайхан энэ салбарт одоо амжилт гаргана гэж бодож байна. За Чинзоогийнхоо цаашдаа ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Мөн баг хамталтанд нь төрүүлээрээ гээд амжилт хүсье тий. За.